хэлбэрийг бодож үзье. За нэгдүгээрт нь энэ илэрхийллээс утгыг нь олоорой гэж байна. За тэгэхээр бүгдээрээ 49 гэдэг маань 7-гийн квадрат. Тэгээ гадуураа 7 зэрэгтэй. За энийг ингээд эндээс бүгдээрээ яах вэ гэсэн чинь 7-ны 1 зэрэгт буюу 7 зэрэг язгуур мөн квадрат язгуур гэх юм байна. Тэгэхээр 7 зэрэг язгуур чинь 7-ны 1, квадрат язгуур гэдэг маань 2-ны 1. Тэгэхээр 7-гийн 14 зэрэгтийг гадуур нь бүгдээрээ 14-ний 1 зэрэг төвшүүлж байгаа юм чинь зэрэг зэрэг төвшүүлж үржүүлэхээр энэ маань 7 буюу B2 байна. За 1140-ийн утгыг олоорой гэж байна. Тэгэхээр 1140 маань үеэс нь хэтэрсэн учраас бүгдээрээ 1140-өө 360 туваачи. Үе нь 360 учраас 360-ыг 3-аар үсгээр чи 1080 те. Тэгэхээр 60 градуслна. Тэгэхээр 360 үе нь учраас бүгдээрээ 360-ыг орхилоо. Синус 60-таа тэнцүү. Синус 60 утга нь 2-ны язгуур 3 буюу E2 байна. За биднэрт одоо ийм олонлог өгөөд энэ олонлогийн бүх элемент нь иррационал тоо байдаг дэд олонлогийг ол гэж байна. За эндээс би одоо иррационал тооныг олноо. Язгуурд 7-оор иррационал тоо бүгд энгийн бутархай хэлбэрээр тавьж болохгүй. Тэгээ энгийн бутархай гэдэг ийм хэлбэртэй m-ийн хоёр нь хоёулаа бүхэл тоо байхад тавьж аживал рационал тоо. За тэгэхээр энэ хоёр маань иррационал тоо, мөн энэ иррационал тоо. За бусдыг би бүгдийг энгийн бутархай хэлбэрээр тавьж чадна тий. За тэгэхээр одоо би аль олонлогийг авах вэ гэсэн чинь энэ 3 байгаа А олонлог юм байна. За энийг бодоорой гэж косинусаас интеграл авахаар синус 2 гэсэн. Тэгээ x-ийн коэффициент бүгдээр 2-т нь хувааж өгнө. За би орлуулах ихгүй шүүд ингээд өчтлээ нэмэх нь c. Тэгэхээр зөв хариу нь A байна. За энэ тэнцвэршийн олонлог ийм бол A-ыг олгоно. Тэгэхээр бүгдээр за би зайгаа ашиглаад ингэчээ. 7x-с зах нь 5 нь модулаараа 9-өөс бага гэдэг маань хасах 9-өөс нэмэх 9-ийн хооронд гэсэн үг. За 5-ыг нэмэхээр хасах 4, 7x 5-ыг нэмлээ 14. За 2 талын 7 хуваачи. За тэгэхээр манай хариу нь хасах 7-ны 4-өөс 2 юм байна. Тэгэхээр манай А, Б хоёр нь А нь энэ, Б нь 2 юм байна. Тэгээ энэ хоёрыг нэмнэ гэсэн. Тэгэхээр хасах 7-ны 4 дээр 2-ыг нэмэх нэ. Тэгэхээр хасах 7-ны 4 дээр нэмэх нь 2 гэдэг бол 1 бүхэл 7-ны 7. Эндээс манай хариу нь 1 бүхэл 7-ны 3 гээд E2 юм байна. За өгдгийн дээд кварталыг олоорой гэж. Тэгэхээр энэ таванд бүгд багаас нь их рүү ч гисанаа. За тэгэхээр энэ ч 1 удаа байна, 2 1 удаа байна, 3 1 удаа байна. За би нөгөө дарсан яаснаа бичгөө 3 2 удаа шүү 3 байна. Дараа нь 4 байна. Тэгээд 5 дараа нь болохоор 8 9 10 12. За дээд квартал болоорой гэсэн. Манай чинь нийт хэдэн тоогоо бол гэж энд 4 энэ 4 яг 10 тоогоо байна. Тэгэхээр манайх ингээд 5 тоороо 2 хуваагдчих юм байна. Тэгэхээр бүгд энэ 5 тооны медианыг олно гэсэн үг. Энэ 5 тооны медиан гэдэг бол ихээс нь бага руу бичээд яг голд нь байгаа тоо нь бол 9. Тэгэхээр манай дээд квартал маань 9-тэй тэнцүү байх нэ. За дараа нь 7 Y дискрет санхүү өсгчийн томьёо өгсөн. Тэгвэл P3-ыг олоорой гэж байна. Y3-ыг олоорой гэж. Тэгэхээр бүгд Y-ийн оронд 3-ыг тавина. Мөн Y-ийн оронд за ингэж тавьчих. Хүснэгтэй байгуулж байгаа бүгдээрээ юугаа олохын тулд K-га олох хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр надаа энэ чи Y, энэ чи магадлал. За одоо бүгдийг чи орлуулчихна. Надаа ямар дөрвөн тохиолдол гэж 0 1 2 3 баг маань. За 0-ыг тавьё. Y-ийн 0-ыг тавья шүү дээ. Тэгэхээр 3K, 1-ийг тавилаа 4K, 2-ыг тавилаа 5K, 3-ыг тавилаа 6K. Гэтэл энэ дөрвийн нийлбэр маань 1 байх ёстой. Тэгэхээр 3K дээр 4K-г нэмээд 5 6 гэхээр 11K. Тэгэхээр эндээс 18K. Энэ нь бүх магадлалуудын нийлбэр 1 буюу манай K бол 18-ны 1. Гэж бүгдээр юуг олох юм гэсэн чинь 3 дээрх магадлалыг олно. 3 дээрх магадлал гэдэг нь юу вэ? 6K. Тэгэхээр 6K гэдэг маань 18-ны 1 буюу хураалаа 3-ны 1. Тэгэхээр манай хариу нь B байх нэ. За энэ шулуун OXZ хавтгайтай огтлцсон цэгийн координат гэнэ. За OXZ хавтгайтай огтлцсон гэхээр юу гэсэн үг вэ гэхээр бүгд X, Y, Z.
За OXZ хавтгад маань за би нэг хэсгийн зурчих ингээд цаашаа хязгаар өртөлж байгаа шүү дээ. За OXZ дээр хавтгад байгаа цэгийн координат маань юу вэ гэхээр y-г нь 0 гэсэн үг. За тэгэхээр y-г нь 0 байх нэ. Тэгэхээр би одоо энэ чи y-гийн оронд 0-ыг тавьчих. Энэ ч нэг гэсэн үг шүү дээ. За y-гийн 0-ыг тавихаар юу болох юм гэсэн чинь x-с 1-ийг бахан 1, y-гийн оронд 0-ыг тавилаа. Тэгээд z-с 1-ийг бахан 2. За эндээс би одоо z-тэй олноо. Тэгэхээр z-с 1 маань 1-тэй тэнцүү чинь z-с 1 маань 2-той тэнцүү, z маань 3-той тэнцүү. За дараа нь энийг авчи. Тэгэхээр x-с 1 маань 1-тэй тэнцүү буюу x нь 2-той тэнцүү. За тэгэхээр манайх x нь 2, y нь 0, z нь 3 юм биш. Тэгэхээр 2, 0, 3 буюу C-ээр байх нэ. За одоо 2 орны бодлогонууд. Энэ тоог нийлбэрийг олоод утгаа стандартлаар бичээрэй гэж. За тэгэхээр бүгд эндээс ингээд 10-ын 6-г хаалтаас гаргачих. Тэгвэл эн чинь 2.6-г үржих нь 10-ын квадрат нэмэх нь 4.5. Эндээс 10-ын 6-г үржих нь 2.6-г үржих нь 100 гэдэг маань 260 нэмэх нь 4.5. Тэгэхээр эндээс 10-ын 6 зэрэгтэйг үржих нь 264.5. За стандартаар тавьсан учраас 264.5 маань таслалд энд ирэх ёстой. Тэгэхээр 2645-ыг үржих нь таслаа 2-оор хойшлуулах хэрэгтэй учраас 10-ын квадрат. Эндээс 2645-ыг үржих нь 10-ийн 8 зэрэгт. За тэгэхээр манай хариу энэ D-ээр байх нэ. За 10-аарт нь энэ илэрхийллийг хэлбэрчлээрэй гэж байна. За би нөгөө нэлийн том занд ичж учраас энэ дээдийн зайг нь ашиглаж. За дээрээс x-ийг хаалтнаас гаргалаа. X-тэй нэмэх нь 5. За энийг бүртгэн болгон задлах энэний шийдэн витийн теоремоор 2 ба 7 болох нь харагдаж байгаа учраас би x-с х нь 2, x-с х нь 7 гэж задлаж. Тэгээ үржих нь x-с х нь 2-ыг хуваах нь x, нэмэх нь x-ийг хуваах нь 7-оос х нь x. За тэнгууд энэ хоёроо устдлаа. X-ийг хураалаа. Тэгэхээр x-тэй нэмэх нь 5-ыг хуваах нь x-с х нь 7. За гэтэл манайх энэ 7-оос х нь x байгааз би ижил хуваарьтай болохын тулд x-с х нь 7 болохын тулд энэ нэмэхээ хасгалах гэж. За одоо ижил хуваарьтай юм чи x-с х нь 7-ны x-тэй нэмэх нь 5-аас хасах нь x. За x-үүд тусдаад 5-ыг хуваах нь x-с х нь 7. За энэ дифференциал гэрчлэлийг бодоорой гэж. За тэгэхээр бүгд энийг хувьсагч ялгахаар бодъё тий. За d-ийг үржих нь гээд y-ийг ишээ үржүүлээд dx-ийг нөгөөд шингээ пропорцод үржүүлж хоёр талд нь x y-г нь ялгачих. За ингээ хоёр талаас нь интеграл авнаа. За тэгэхээр y-г дээр нэмэх нь 3-ыг гишүүнчлэн авч болно. Эсвэл ер нь хариунаас нь харсан чи y-г дээр нэмэх нь 3-ын интеграл гэдэг бол y-г дээр нэмэх нь 3-ын квадратыг хуваах нь 2. За тэгэхээр x-с интеграл авбал x квадратыг хуваах нь 2. За ингээд ямар нэгэн тогтмол тоо гэж болно тийм үү? Тогтмол тоо нь бол бас 0 байсан ч болно. За энэ А хариу биш байна. За энд болохоор энд дэжтэй 2 хариу байж болж байна. За дахиад эндээс харагдах 9-ийн сул тоо y квадрат. За энэ бол угаасаа биш. Энэ биш, энэ биш. За тэгэхээр энэ тохиолдолд штэ энэ хариу нь энэ е бол байж болно штэ. Энэ чинь сул тоо юм чинь гэж болно. За өшөө энэ C хариуас байж болно. Яагаад гэвэл штэ энийг за би дээр ингэж чи хоёулангийн ингээ 2-оор хөвчүүлчихье. Тэгэхээр y дээр нэмэх нь 3-ын квадрат тэнцүү x квадратын нэмэх нь 2c. Тэгэхээр энийг ямар нэгэн сул тоо гэд ингээчил ш. Тэгэхээр энэ c бол зөв хариу байж болж байна. За дээр нь нэмээд за би нэг энэ d бол угаасаа биш юм байна. Би нэг томьёогоор задлахаар y квадрат нэмэх нь 6 y болж боловч гэтэл энэ маань 2 y гэж. Тэгэхээр энд бол c-ий гэсэн 2 хариу байж болохоор байсан байна. За 12-т нь I комплекс тооны хувьд энэ илэрхийллийг хэлбэрчлээрэй гэж. За бүгдээ нөгөө комплекс тоон дээр I-ийн 4 зэрэгт нь 1 гэдгийг ашиглаад энийг 2025-аа 4 тухайгаад үлтгэлийг нь олчих. Тэгэхээр 4 тухайгаар I 2024 дээр нэмэх 1 гэвчлэн тий хасах нь за энэ 2022 маань тэгштэй ам чинь хасах нь хэрэг болж штэ тий 2022-ыг 4 тухайгаар 2020 дээр нэмэх нь 2 болчихно. Тэгэхээр би энийг I-ийн
24-ийг үрчгэн I, хасах нь I-ийн 2020-ыг үрчгэн I-ийн квадрат. Гэтэл 2024 маань 4-ийн зэрэгт, I-ийн 4 зэрэгт маань 1 байдаг тий. Тэгэхээр би энд 1-ийн хэдэн зэрэгт нэг хэмжээ орхилоо I, энэ муу адилхан. Тэгэхээр I-ийн квадрат. Гэтэл манай I-ийн квадрат маань хасах нэг учраас нэмэх нэг болчихно. Тэгэхээр хариу нь I дээр нэмэх нь 1 гээд зөв хариу нь D байх нэ. За энэ y-100ax дээр нэмэх нь b гэсэн функцийн графикийг зурагт үзүүлээд тэгвэл энэ функцийн график нь аль байх боломжтой вэ гэж байна. За манай ax дээр нэмэх нь b-ийн гэж байна. Тэгэхээр энэ юу гэхээр манай хурц өнцөг үүсгэж байгаа учраас энэ a гэсэн налалт маань тгийсгэж байх хэрэгтэй. За y-хэлийг хөтлж байгаа тоо нь энэ b. Гэтэл энэ b маань хасах тоо юм байна тий. За ингээд энийг мэдчихлээ. За a-н тгийсгэх гэдэг чинь юу гэхээр манай энэ параболын энэ a гэсэн коэффициент тгийсгэх чинь дээш харсан парабол. За тэгэхээр дээш харсан парабол учраас бүгд энэ хэдийг авахгүй. За энэ 3 аль нэг. За одоо би эндээс оройн цэг олчих. Ингээ уламжлал авахаар 2ax дээр нэмэх нь b болчихно тий. За энийг тэгтээ тэнцвүүлэхээр манай x маань хасах b байх нь 2a. За эндээс харуул манай b штэ a-ны ирэх тоо b-ний хасах тоо. За энэ ирэх тоо b хасах тоо юм чи хасах нэмэх болоод манай энэ тгийсгэх юм байна. Тэгэхээр оройн цэгийн абсцисс нь тгийсгэх. Гэвч оройн цэгийн абсцисс нь энэ хардаа энэ сөрөг байна. Энийг авахгүй. За энэ эрэг байж болж байна тий. За тэгээд энд болохоор манай айд нэг 0-оор таарчна. Айд нэг 0 биш. Тэгэхээр манай хариу нь аль вэ гэхээр А хариу болж таарах нэ. За 14 дээр энэ функцийн өсөх цэсрийг олох гэж байна. За өсөх цэсрийг олох гэхээр нэгдүгээр бүгд тодорхойлох мужи авъя. За логарифмын ард x-ийн 3 байгаа чинь тодорхойлох мужи нь x-ийн 3 тгээс ирсэх байх хэрэгтэй буюу би энийг x нь 3-аас их үед бодох хэрэгтэй. Тэгэхээр 3-аас их юм чи одоо энэ хоёр тохиолдлыг бол угаас сонгохгүй гэсэн үг. За одоо тэгээд өсөх цэсэр гэхээр уламжлал нь тгээс гэж бодно гэсэн үг. За уламжлал x-ийн уламжлалыг хасах нь натурал логарифм x-ийн уламжлал 1-ийг байх нь x-ийн 3 давхар функц чинь дотор талаас нь уламжлахаар 1 болчихно. За энийг бүгдээрээ тгээс гэж бодно гэсэн үг. За тэгэхээр x-ийн 3-аар ижил барихөөр x-ийн 3-аас хасах 1-ийг хуваах нь x-ийн 3 тгээс гэсэн энэ тэнцвэр шиг бодно гэсэн үг. За хүртэр байр хоёулангийн тэгтээ тэгэхээр энд 3, энийг тэгтээслэхээр x тэнцүү 4. За тэмдгээд тодорхойлъё. За тэгэхээр энд бүгдээрээ тоо орлуулж болно тий. За 5-ыг орлохоор энд нэмэх, энд нэмэх. Тэгэхээр энд нэмэх, эндээ хасах, энд нэмэх. За би ямарыг авах вэ гэсэн чинь тгээс ихийг авна. За тодорхойлох мужи маань ямар үед вэ гэж x нь 3-аас их үед. Тэгэхээр энд юу гэсэн үг гэхээр надад хариу нь 4-өөс нэмэх хязгааргүй дээр л өсөх юм буюу зөв хариу нь энэ юм байна. За 15. А нь болохоор 0-оос 100 хүртэлх гэхдээ бүхэл тоонд ялдаг. А Б нь болохоор 7-д хуваахад 3 үлдэгддэг натурал тоонууд. Тэгвэл энэ хоёрын огтлцол хэдэн элементтэй вэ гэхээр юу гэсэн үг гэхээр би 7-д хуваахад 3 үлдэгддэг 0-оос 100-гийн хооронд хичнээн тоо байгаа вэ гэсэн үг. За 7-д хуваахад 3 үлдэгддэг хамгийн бага тоо маань болохоор 3. За дараагийнх нь болохоор 10. Тэгээ 17 гэх мэтлээ юм тий. 100-аас хэтрэхгүй яг 100 тоо тэнцвэж болно. За 7-д хуваах тоо чинь 91 байгаа. 91 дээр 3-ыг нэмэхээр 94. За энэс дараагийнх нь бол 100-аас хэтэрчнэ гэсэн үг. Тэгээ энэ тоог л би шишгийг нь олно гэсэн үг шүү дээ. За би архимед прогресс гэж бодоод хамгийн их тооноос нь хамгийн бага тоог хосоод 7-7 нэмчим чинь 7 туугаад 1-ийг нэмчинэ. Эсвэл бүгдээ энийг яах юм гэсэн чинь манай энэ 94 ч юм биш үү? 7-г 13 удаачлаад 1-ийг нэмж байгаа. А энэ 0 ч үеийн 7-г 0 удаа өчвлээд 3-ыг нэмж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ 3-ыг нэмж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр эндээс 0-оос 13 хүртэл юм байна гээд 14 тоо гэдээ олсон ч болно шүү. За энийг бодсон ч 14 тоо гараад ирнэ. За тэгэхээр энэ олондог 14 элементтэй байна. За 16. f от x функц нь ингэж өгсөн байна. Хасах 1-ээс 1-ийн орнолын шулуун А1-ээс 3 оронд x квадрат. За тэгвэл энэ интегралыг бодоорой гэж. Гэсэн манайх чинь хасах 1-ээс 3-ийн хооронд. Тэгэхээр дунд нь энд 1-ээр холбогдож байна тий. Тэгэхээр одоо би энэ интегралыг яах юм бэ гэсэн чинь хасах 1-ээс 3-ийн хооронд бодмоор байна.
Тэгэхээр дунд нь нөгөө манай 1 орж иж байгаа юм биш. Тэгэхээр хасах нэгээс 1 хүртэл нэг өөр функц, 1-ээс 3 хүртэл бас нэг өөр функц байна. За тэгэхээр манай интеграл 2 нийлбэрлэлд задрах юм байна. Хасах нэгээс 1-ийн хооронд болохоор манайх 4x-ээс 3 дэх шулуу юм байна. Харин цаашаа үргэлжлээд 1-ээс 3-ийн хооронд болохоор x квадрат гэсэн парабол юм байна. За 4x-ийн нэг зэрэгцэн чинь зэрэндээ нийгмээд хуваачи 3 интеграл 3x хэлн хасах нэгээс 1 хооронд. За x квадратаас интеграл хориулах гэсэн чинь x кубик бахан 3 хэлн 1-ээс 3 хооронд юм байна. За ихтэд бүгдээ яасан гэж дээд хэл 1-ийг орлуулнаа. Тэгэхээр 2-ыг хүчин x квадратаа 1-ийг тавилаа. X квадратаа 1-ийг тавилаа. Хасах 3-ыг хүчин дээд хэл 1-ийг тавилаа. Хасах нь доод хэлээ тавилаа. Нэмэх нь 3-ны 1 хүчин x куб дэрэгтээ дээд хэлээ тавилаа. Дараа нь доод хэлээ тавилаа. 2-ыг хүчин 1-ээс 1 хэрэг нь бол 0 болчихно. Хасах 3-ыг хүчин 1 дээр нэмэх нь гэхээр 2 болчихно. Нэмэх нь 3-ны 1 хүчин 3-ын куб 27-оос хасах нь 1. За техникийн синтэг болчих юм шиг хасах 6 дээр нэмэх нь 3-ны 26 болох юм байна. За ийшээ 3-аар ажиллахаар хөөр 26-аас 18-ыг хасгаар 8 болчих юм. Тэгэхээр энэ маань 2 бүхэл 3-ны 2 байх нэ. Тэгэхээр зөв хариу нь А юм байна. За дараа нь 17. Оцох төвтэй тойргийн гадна орших 2 цэгээс шулуун ингээд BC DX цэгүүд огтлсон бөгөөд C-ийн ном нь гэхээр энэ ном нь бид нарт 6-ны 5p BD ном нь 6-ны p гэх өгсөн байна. Тэгээ бүгдээрээ А онцгийн хэмжээг олно гинэ. За тэгэхээр тойргийн гадна оройтой өнцөг учраас бүгдээрээ А онцгийг олохдоо C-ийн номаасаа BD номыг хасаад 2 туваана. Тэгэхээр C-ийн ном маань болохоор 6-ны 5p юм байна. BD ном болохоор 6-ны p байсан баха тий 6-ны p юм байна. Тэгээд 2 туваана. Тэгэхээр энэ маань 6-ны 4p хуваах нь 2 болоод энэ маань 6-ны 2p болчих юм байна. Дахиад 2 тураачаар 3-ны p буюу 183 байхаар 60 градус юм байна. Тэгэхээр зөв хариу 60 юм байна. За дараа нь энэ тэгшгэлд энэ завсарт хэдэн шидтэй вэ гэж байна. За тэгэхээр бүгдийн синус квадраттай, синус косинус үржүүртэй, сул тоотой байвал ерөөс хоёр талыг нь косинус квадрат x тууч. За тэгэхээр косинус квадрат x туухаар юу болох юм гэсэн чинь 3-ыг хүчин синус квадратыг косинус квадрат тухаар тангс квадрат. За энийг косинус x туухаар энэ хоёр маань хураагдаад синусыг кос тухаар тангс x тэнцүү 2-ыг хуваах нь косинус квадрат x. За тэгвэл эндээс юу болох юм гэсэн чинь 3 тангс квадрат x дээр нэмэх нь тангс x тэнцүү 2-ыг хүрчих нь 1-ийг хөх нь косинус квадрат x маань 1 дээр нэмэх нь тангс квадрат x гэдэг. За энэ засварт хэдэн шидтэй вэ гэдэг бүгдээр олно гэсэн. За тэгэхээр эндээс чинь хаалтаа задлахаар 3 тангс квадрат x дээр нэмэх нь тангс x тэнцүү 2 дээр нэмэх нь 2 тангс квадрат x. За урагшаа гаргачихаар энэ маань тангс квадрат x дээр нэмэх нь тангс x хасах нь 2 тэнцүүдэг. За одоо бүгд энэ чинь тангс x-ээ а гэж орлуулад квадрат гэжтэй бодвол нэг шид 1 гэж харагдаж байна. Нөгөө шид нь болохоор хас 2 юм байна. За тэгээ бүгд чинь 0-оос 270 буюу 2-ны 3p засварт энэ тэгшгэд хэдэн шидтэй вэ гинэ. Тэгэхээр бүгдээрээ тангсын графикийг зурж үзье. Өөрөвл тангс маань 0-оос 90 градус, 180 градус, 270 градус за цаашаа 2p гэж. За тангс маань яадаг гэсэн координат хийг дайрсан. За яг 2-ны p, 2-ны 3p нь бол асимптот болдог тий. За тангсын график ингээд за энэ цаатгс метод хэрэггүй. За энэ хэсэгт болохоор манайх энэ юм байна. За тэнгуэл тангс x101 гэхээр за 1 гэдэг шулуун зурлаа. Тэгэхээр 1 2 гэсэн шид байна. Тангс x100 хас 2 гэдэг шулуун зурлаа. Тэгэхээр тангс x-ийг хас 2-той огтлцууллаа. Тэгэхээр энэ нэг шидгээд ингээд манайх энэ засварт 3 шидтэй байх нэ. 3 шидтэй. За дараа нь болохоор яасан гэсэн чинь энэ функцийн энэ зэгт татсан нормал шулуунчдыг олоо гэж байна. За бүгдээр нормал шулуунчдыг болоход эхлээд юусэн 0 цаг дээр хутгаа олъё. Анхныхтаа 0-оо орлуулъя.
Тэгэхээр 0-ыг болохоор хасах 1 юм байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бүгдээр тэг байхад хасах 1 гэсэн цэгт татсан нормалчлон бичиж байгаа юм байна. За одоо надад налалт маань хэрэгтэй. За налалтаа олохын тулд уламжлал авнаа. За эндээс ноогдрын уламжлал авч болно. Эсвэл бүгдээр нэгийг ухааны x-ээс хоныг x-ээс хоногийн хасах 1 зэрэгж байгаа зэргийн уламжлал авч болно. Хасах 1 урагшаа гарлаа. Зэргээс нэгслээ. Өрчгөн дутагдлаас уламжлахаар 1. За тэгээд эндээ бүгдээр одоо яах юм гэсэн чинь 0-оо орлуулад налалтаа олгох. За 0-ыг орлуулахаар хасах 1-ийг өрчгөн хасах 1-ийн хасах 2 зэрэгт. Өөрөөр хасах 1-ийг хуваах нь хасах 1-ийн квадрат гэсэн үг шүү дээ. Квадрат чинь нэмэх 1 юм чинь налалт нь хасах 1. За би энэ зайг нь ашиглаж чадахгүй шүү те. За тэгэхээр одоо манай нормалчлон тэгштэл маань y-ээс нь нөгөө хоёр цэгийнхаа y-ийг хасаад тэгээд x-ээс нь нөгөө цэгийнхаа x-ийг хасаад тэгээд хасах 1-ийг хуваах нь f уламжлалт 0-тэй нормалчлал учраас тэр y дээр нэмэх 1 тэнцүү хасах 1-ийг хуваах нь энд хасах 1-ийг авлаа. Тэгээд x. За тэгэхээр y дээр нэмэх 1 тэнцүү x буюу манай нормалчлал маань y тэнцүү x-ээс хасах 1 гэдэг шулуун бичээ. Тэгэхээр манай хариу нь D юм байна. За 20 нь болохоор юу гэсэн чинь энд хариулт өгдөөд тэгээд тойргийн төв ба энэ цэгийг дайруулан шулуун татаад тэгээд уг шулуунтай параллел энэ цэгийг дайрсан шулуунчдыг бичнэ гэж байна. За одоо би эндээс тойргийн төвийг олно гэж байна. За тойргийн төв яах вэ гэхээр за одоо би энэ занд багтаанда за би л яаж тарих юм бол энэ зайг нь ашиглаж чадахгүй хаа. X квадрат нь 4x гээд за нэмэх нь 4 бүтэн квадрат ялгачих. За дараа нь чи яасан гэсэн чинь y квадратыг нэмэх нь 4y. За томьёо олохын тулд бүгдээрээ 4-ийг нэмээд өгчээ тий. Тэгээ энэ 4-ийг нэмж гисэн чи 4 хасаад өгч. За тэгэхээр манайх нь юу болсон бэ гэсэн чинь за өөр тоодонгоор бичье. Энэ маань x дээр нэмэх нь 2-ын квадрат нэмэх нь y дээр нэмэх нь 2-ын квадрат тэнцүү 4. За ингүүт манай тойргийн төв юу болж таарсан бэ гэсэн чинь тойргийн төв маань за би энэ зайгаа нөгөө яаж байгаа тайлбарлахын арилгаж байгаа тайлбартай зай тэгэхгүй бол энэ чи юу болчихно. Би энэ зайг ашиглаж чадахгүй болох гэдэг. За тойргийн төв маань эндээс харуул юу болсон гэсэн чинь хасах 2 ба хасах 2 гэсэн зэгт төвтэй. За тойргийн төв ба энэ цэгийг дайруулад ингээд шулуун татна гинэ бүгдрээ. Шулуунтай параллел энэ шулуунтай параллел энийг дайрсан гэсэн. За параллел гэсэн чинь бүгд энэ хоёр цэгийг дайрсан шулуунхаа налтыг л олчих. За налтыг олохдоо бүгдээрээ y-ээс нь y-ийг хасаад x-ээс нь x-ийг хасчих. За тэгэхээр дээр нь 1 доор нь 2. За ингээд налалт нь 2-1. Тэгэхээр энэтэй параллел гэсэн чинь налалт нь адилхан 2-1 гэсэн үг шүү дээ. Асуулт тоо мэдэхгүй. Тэгтээ бүгдээрээ энэ цэгийг дайрсан гэсэн. За нэг орлуулъя. Тэгэхээр y-ийн орнд 1-ийг тавиад x-ийн хооронд хасах 1-ийг тавилаа. Нэмэх нь b. За эндээс би b-г олсон чинь b маань 2-ны 3 юм байна. За тэгэхээр манай нөгөө бичих гээд байгаа шулуунаа энийг тодорхой болгоод 2-ны 1 x-тэй нэмэх нь b гэдэг маань 2-ны 3 юм байна. Тэгэхээр 2-ны 1x нэмэх нь 2-ны 3 буюу за энэ хоёртыг 2-оор үржүүлсэн юм байна. 2-оор үржүүлчихэд 2 тэнцүү x дээр нэмэх нь 3 гэсэн ийм шулуун бүгд хайх нь шүү дээ. 2 тэнцүү x дээр нэмэх нь 3 буюу энэ юм байна. Нэг удаа гаргаж бол. За дараа нь за энэ илэрхийлийг тооцоолгоо гэж байна. За энийг сайн анзаар шүү. Энд хардаа энэ 1-ээс эхэлсэн байна. Нөгөө нийлбэр маань 5-аас эхэлсэн байна. За тэгэхээр одоо би энийг нөгөө яг ижлэх нийлбэр донд оруулж болохгүй гэсэн үг тийм үү? За тэгэхээр нэгээс 5-аас эхэлсэн. Эхнийх нь 1-ээс эхэлсэн гэж чинь 1-ээс эхлээд орлуулаа гэсэн үг. Тэгэхээр би 1-ийн квадратаас 1 нэмэх нь 2-ийн квадратаас 1 гэд гих мэтлэн 4-ийн квадратаас 1 гэд. Тэгээд цаашаа 5-ийн квадратаас 1 ингийн гих мэтлэн 2025-ыг орлуулна гэсэн үг. 2025-ийн квадратаас 1. За тэгсэн чинь дараагийнх нь хасах нь гэж байгааз. Хасах нь гэсэн дараагийнх нь яах юм гэсэн чинь 5-аас эхлээд орлуулах юм байна. Тэгэхээр 5-ийн квадратаас хасах нь 1,
Дараа нь 6-гийн квадратаас хоног гих мэтлэн 2025 хүртэл орлуулаа гэж ингээд. За тэгэхээр хэрийг хасна гэсэн чинь эндээс ахуулаад энэ адилхан юм чинь хасагдчих шүү дээ. Тэгэхээр бүгдээс эхний 4 нийлбэрийг дадна гэсэн үг үстэй. Тэгэхээр энэ маань 0 чинь 2-ын квадратаас 1-ээс 3 болно. 3-ын квадратаас 1-ээс 8 болно. 4-ийн квадратаас 1-ээс 15 болж таарна. Тэгээд эдгээрийн нийлбэр юм байна шүү дээ. Тэгэхээр 11 дээр 15-ыг нэмээд манай хариу нь 26 буюу зөв хариу нь энэ хариу юм байна. За дараа нь 22 нь А ба Б тооны хоорондох замын 0.6 хэсгийг 1-р машин 9 цагт яваад 2-р машин нийт замын 12-ыг 14 цагт явдаг бол тэдгээрийн хурдны зөрүү нь гинэ. За тэгэхээр би 1-дээрийнхаа хурдыг олъё. Тэгэхээр би бүх замаа одоо нэг хэсэг өцч тээ. За тэгэхээр замын 0.6 хэсгийг за S гэж ядуу. Замын 0.6 хэсгийг 1-р машин 9 цагт явдаг гэж. За 9 байхаар 1-дээрийн хурд гарна. За 2-дугаар нь ямар зам явсан гэсэн замын нийт замын 12-ны 7 хэсгийг явсан гэсэн. 17 хэсгийг 14 цагт явсан гэж. За энэ хоёрын хурдны зөрүү нь 27 км/цаг. За энэ хоёрын хурдны зөрүүгийн хооронд нь хасъя. За тэгэхээр л энийг жоох эмхтгэж тий 10-6 гэдэг чинь өөрөвл 10-6 гэхээр 96 болчих юм байна. За хоёрынгийн сайхан юунд туугач. 2 туугач. Тэгэхээр 3 юунд 6 туугдах юм шүү шууд нэрээ. За 6 туугач. 6 туухаар энэ маань S-ийг бах нь 15 болчихно. Энэ болохоор энэ хоёр 7 тураахаар 1 S-ийг хуваах нь 12-ыг үрчгэн 7 тооцомж 2. Тэгэхээр 24-ний S юм байна. Тэгэхээр 1-р хурд нь их юм байна шүү дээ. Тэгэхээр хурдны зөрөө гэсэн юм чинь 1-дээрийнхаа хурдаасаа 2-дугаарийнхаа хурдыг ингээ хассан чинь 27 гарсан гэсэн. За тэгэхээр эндээс бүгдээрээ юугаалт зам олчихно гэсэн үг шүү дээ. За энэ хоёлоо 2 3 багтан чи энд 8-ыг нөгөөд энд болохоор 5-ыг өгч. Тэгэхээр эндээс ижил хуваартай болоод хоёлаа 120 гэсэн хуваартай болно шүү дээ. 120-ны 8-аас 5 гэсээр 3S энэ маань 27 юм байна. За ингээд 3 тураагаад энэ доор нь 40 болчихно. 40-ийг бүгдээр 27-оор хурцлуулж. Тэгэхээр энэ маань хэдлэх юм гэсэн чинь 20-ыг 40-ээр чинь 800 нэмэх нь 7 гүрчих нь 4 чи 280. Тэгэхээр манай хоорондох зай нь 1080 км юм биш. Тэгэхээр би Е хариу байх юм биш. За дараа нь эдгээр цэгүүд өгцсөн. Тэгээд хоёр векторын хоорондох цэг болоорой гэж. За тэгэхээр би векторуудаа олно. За эхлээд А, Б вектороо олъё гэхээр яаж олох вэ гэхээр А, Б вектор олохын тулд А эхлэлтэй Б төгсгөлтэй юм чинь төгсгөлийн Б цэгээс нь бүгдээ эхлэлийн А цэгийн координатаа харгалзан хасчихна. Тэгэхээр энэ маань 2 хасах 6 4. За дараа нь CD вектор олно. Тэгэхээр төгсгөлийн D цэгийн координатаас 4 хасах 3 эндээсээ цэг хаснаа. За тэнгуэл эндээс юу болсон гэж чинь манайх 1 хасах 3 2 юм байна. За тэнгууд энэ хоёр векторын хоорондох өнцгийг олно гэж. Хоёр векторын хоорондох өнцгийг олохдоо бүгдээрээ хоёр векторынхаа скаляр өрчөөрийг тус бүрийнх нь уртуудынх нь өрчөөрт хуваах ёстой. За скаляр өрчөөр гэхээр харгалзан өрчүүлээд нэм тэ эхний координатыг эхнийхээр өрчүүлээд хоёрыг хоёроор өрчүүлээд 3-ыг 3-оор орчуулж тий. Хуваах нь А, Б векторын урт гэдэг бол координат тус бүрийнх нь квадратуудынх нь нийлбэр. За дараагийнх нь 1 9 4 болчихно тий. За тэнгуэл эндээс яасан гэж дээр нь болохоор 28 юм байна. Доор нь болохоор энэ 20 20 дээр 36 гэхээр 56 болоод за энэ маань болохоор 14 болох юм шүү дээ. За тэгэхээр 28-ыг хуваах нь энэ маань 14-ийг үрчхэн 4. Тэгэхээр язгуураас 14 үрчхэн 2 гэж гараад 28 гэхээр 1 гарч шээ. За косинус 1-ийг хэдэн градус дээр авдаг гэж косинус тэг градус дээр авна. Ер нь хоорондох өнцөг нь. Тэгэхээр тэг градус гэхээр яасан гэж чинь манай хоёр маань хоорондоо ингээ параллел бичсэн юм шүү дээ. За параллел хэсгийг шалгая л та тий. Энийг 2 өөрчлөөд 2 өөрчлөөд 2 өөрчлөөд тийм байна.
За энэ хоёр маань параллел ээжээ. Тэгэхээр хоорондох өнцөг нь t градус. За параллелдгийг харсан бол шууд t градус гэж тавьж болно шүү тий. За өвдгийн архимед дунд чинь өгсөн тэгвэл x-ийн утгыг олох гэж. За бүгд архимед дундчийг яаж олох юм гэсэн чинь 1-ийн тоо 4 удаа, 2-ийн тоо 4 удаа, энэ 3-ийн тоо 2 удаа, 4-ийн тоо x удаа, 5-ийн тоо 5 удаа, 6-гийн тоо 5 удаа байна. Энийг нийт ширхтээ хуваачна. Тэгэхээр 4 ширх буюу энэ давтамжтай хувааж байгаа гэсэн үг шүү дээ. Нэмэх нь 2, нэмэх нь x, нэмэх нь 10 юм байна. Тэгсэн чинь дунд чинь 372 гарчээ. Шингэм чинь тооцоолоор нэмнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4, 8, 6 тэр хойно байгаа чинь 25. Тэгээд 6 5 чинь 30, нэмэх нь 4x. Хуваах нь энэ хэд болж ийн гэсэн чинь 10 гэхээр 20 дээр нэмэх нь x нь тэнцүү 372. За эн чинь 18 дээр бүгд 55-ыг нэмнэ гэхээр 73 дээр нэмэх нь 4x юм байна. Тэгэхээр энэ дээр 20 дээр нэмэх нь x-ээр ижил хорихоор энэ маань 10-аар таслал 1-ээр хоншлуулаад 2 урчлуулна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 74.4 юм байна. Нэмэх нь 372x. За тэгэхээр 4-өөс 372 ихсгаар 0.28x юм байна. 74-өөс 1.4. Тэгэхээр x-ээ олохоор 1.4-ийг 0.28 тухай бүгдээрээ за хоёулангийн 100-аар хөвчилж 140-ийг 28 тухай гэхээр 5 гэхээр манайх x нь 5 байжээ. За 25. Зоосыг 3 удаа орхит туршилт хийгээд сүлттэй талаараа тусах тоог нь x гэж байна. За тэгвэл x самсруу өмсгчийн дисперсийг олоорой. За зоосыг ингээд хаяад сүлттэй талаараа буух тоог нь x гэгнэ. 3 удаа хийсэн чинь сүлттэй талаар нь огт бууггүй байж болно, нэгэн сүлттэй байж болно, хоёрын сүл дээр буусан байж болно, эсвэл 3 сүл дээр буусан байж болно шүү дээ. За энэний дисперсийг олно гинэ. За тэгэхээр зоосыг 3 удаа хийлаа. Тэгэхээр бүгдээр чинь нийт боломж нь бол энэ гэсэн үг шүү дээ. Эхний шоо 2 янзаар, дараагийн шоо 2 янзаар, дараагийн шоо 2 янзаар гээд 8 янзаар бууна. За тэгэхээр энд сүлттэй талаар буудан тоогоор бууна гэхээр энд нэг ширхэг. За гуруулаа сүл дээрээ бууна гэдэг нь бас нэг ширхэг. За энэ болохоор нэгэн сүл дээрээ бууд, хоёрын тоогоор бууна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эн чинь сүлд нь энэ голдоо хийсэн болно. Сүлд нь сүлд гэж болно шүү. Тэгэхээр 3 ширхэг гэсэн үг. За тоо нь бас адилхан яг 8 дотор 3 байна. За тэгээд дисперсийг олно гинэ бүгд. За дисперсийг яаж олдог вэ гэсэн чи бүгдээрээ дисперсийг олохдоо x квадратын математик дундчаасаа математик дундчийнх нь квадратыг хасаад өгнө бүгд. Тэгэхээр эндээс x квадрат гэдэг маань за x квадратаар ингээд хамт олчих. За x гэхээр 0-ыг үржих нь 8-ны 1, нэмэх нь 1-ийг үржих нь 8-ны 3, нэмэх нь 2-ыг үржих нь 8-ны 3, 3-ыг үржих нь 8-ны 1. Тэгээд x квадрат бол бүгдээрээ 0-ийн квадратыг 8-ны 1-ээр үржүүлээд, 1-ийн квадратыг 8-ны 3 үржүүлээд, 2-ийн квадратыг 8-ны 3 үржүүлээд, 3-ийн квадратыг 8-ны 1-ээр үржүүлж. За ингэнэ гэсэн үг. За тэгэхээр дээдлийнх маань хэд гарах вэ гэхээр энэ 3-аар нэмэх гэсэн үг шүү дээ. 8-ны одоо 3 дээр 6-ыг нэмэхээр 9, 9 дээр 3-ыг нэмэхээр 12. За энэ болохоор мөн адилхан 8-ыг гэж тавьж агаад одоо энэ маань 3 гэсэн үг. 3 дээр 12-ыг нэмэхээр тэгээд дараах нь 9-ийг нэмчих юм шүү дээ. Тэгэхээр энэ маань хэд болох юм гэсэн чинь 12 дээр 12 нэмээд 24 юм байна. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр бүгд 8-ны 24 буюу 3-аас юу гасах юм гэсэн чинь энэ хоёроо 4 тураачаа. Тэгэхээр 2-ны 3 юм байна. 2-ны 3-ын квадратыг асна гэсэн үг. 4-ний 9. За энэ 4-өөр бүгд 4-ний 12-оос 9-ээс гарчин 3 юм биш. Тэгэхээр дисперс нь 4-ний 3 болж таарлаа. За 18 ба 8 мөдөд суурьтай айдал хажууд трапецэд дугуй багтсан. Трапец дотроос бүгдээр сансуур сонгогдсон цэг нь дугуй дотор байх магадлалыг олгоно. За тэгэхээр айдал хажууд трапец. За мөн ер нь бол энэ арын зайн бол яагаад ч багтахгүй юм байна тий. Би зүгээр болж ийн үгүүдийг харахын тулд шууд цаасан дээр нь юу нэмэхгүйгээр энэ дэр бодож үзээд байгаа байхгүй. За тэгэхээр одоо энд бүгдээр яах юм гэсэн чинь яалтчгүй нэг арилгаж байгаа бичихгүй бол
дээр явах гэдэг байна. Зайн багтахгүй байх гэдэг. За бидэрт нэг юм адил хажуу трапез байгаа гинэ. Тэгээд дотор нь дугуй багтсан. За тэгэхээр ер нь бол трапез бол өнцөд дугуй багтахгүй шүү дээ тий. За би арай муухай зурх гэдэг байна. Жохон юугаа трапез өндөр зурч. За ингээд адил хажуу трапез энэ дотор дугуй багтсан гэсэн. Тэгэхээр трапез дотор ер нь бол дөрвөн өнс дотор дугуй багтана гэдэг чинь байна шүү дээ. За би яг 100% зурчлаа шүү. Энэ дээд суурь нь 18, доод суурь нь дээд суурь 8, доод суурь нь 18. Тэгээд хоёр адил хажуу чинь x. Тэгэхээр трапез буюу дөрвөн өнс дотор тойрог багтана гэдэг бол эсрэг талуудын нийлбэр тэнцүү. Тэгэхээр 8 дээр 18-ыг нэмсэн x дээр x-ийг нэмсэн тэнцүү. Эндээс 2x маань 26 болоод манай x хажуу тал маань 13 байна. За тэгэхээр одоо би надад трапезийн талбай хэрэгтэй байна. Тэгэхээр энэ өндөр хэрэгтэй. Бас өндрийг олчвол дугуйр айцаа болох юм чи тий. За тэгэхээр одоо би энэ ч за дараа нь арилгаж аваад бичнэ гэж бодоод энэ бичиж. За өндөр болох юу? За энэ өндөр нь юу юм гэж чи манай нөгөө талаас манай дугуйр айж өсгөх шүү дээ. За энэ маань 2-ээр. Тэгээ энэ 13 байгаа. Энэ 13 байгаа. Дээд суурь нь 8. Тэгэхээр би одоо энэ зай 8 гэсэн үг. Тэгэхээр одоо бүгд яах юм гэж 18-аас 8-ыг хасаад энэ хоёр тэнцвэс хуваагдаж байгаа шүү дээ. Тэгээ 18-аас 8-ыг хасаач 10 болоод тэгээ тэнцүү бахаар энэ бол 5 таа гэсэн үг. Тэгээ эндээс бүгд Пифагордод 2-ээр олчихноо. За тэгэхээр 2-ийн квадрат маань 13-ийн квадратаас 5-ийн квадрат буюу 144 гарах юм байна. Тэгэхээр 2-ээр маань 12 юм байна шүү дээ. Тэгэхээр манай ээр бол 6 юм байна. 2-ээр чинь нөгөө талс маань трапезийн өндөр байхгүй 12. За одоо асуултанд хариулнаа. За трапез дотроос санамсруу хэсгийг сонгоход тэр нь дугуй дотор байх. Тэгэхээр би одоо ийм магадлалыг болохоор нийт боломж нь трапезийн талбай. За тэгээд тухайн боломж нь дугуйн талбай юм байна шүү дээ. За трапезийн талбайг олохдоо бүгд яаж болох юм гэсэн чинь дээд суурь 8 дээр доод суурь 18-ыг нэмж 2 туваагаад өндөр 12 орчуулчихна. Дугуйн талбай маань π хүчин райцийн квадрат буюу 6-гийн квадрат. За тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь манайх энэ хоёр хураагдаад 6 олчихно. 8 дээр 18-ыг нэмэхээр 26 гүрчин 6. Дээр нь π гүрчин 6-гийн квадрат. Тэгээ 6-6-ад нь хураачи. Тэгээ π гүрчин 6-г хуваах нь 26. За тэгэхээр 2 тавахаар энэ чи 3, энэ чи 13. Тэгэхээр магадлал нь 13-ны 3 π юм биш үү? Буюу D хэрв. За дараа нь уутанд байгаа Улаанбаатар цагаан шооны тооны харьцаа 5-ыг харьцан 6 байсан ба нийлээд 50 хүрэхгүй байсан байна. Тэгэхээр уутнаас 4 шагаа авсны дараа 2-3 харьцаатай болсон шүү дээ. Уутанд анх байсан шагааны тоог одоо байгаа шагааны тоонд харьцуулсан харьцааг олоо гэж. За тэгэхээр мөн адилхан бүгд энэ хэсгээ арилгаж агаад бичээе да. За тэгэхээр ингэнэ гэж байна. Уутанд байгаа Улаанбаатар цагаан шооны харьцаа 5-ыг харьцан 6 гэж. Улаан шоо 5 хэсэг нөгөө цагаан шоо 6 хэсэг байсан гэж. За нийлээд ийм өрвөлийн хоёр маань нийлээд гэтээ 50 хүрэхгүй шүү гэж 50-аас сэтэрэхгүй. Тэгэхээр 11x нь 50-аас сэтэрэхгүй буюу x бол 50-ыг хуваах нь 11-ээс бага гэсэн үг тий. Тэгэхээр энэ маань нэг 4 бүхэл 11-ний 6 юм байна шүү дээ. Тэгэхээр x бол ямар ажиллах юм гэсэн чинь 1-ээс 4 хүртэл байж болно шүү гэдгийг эндээс гаргаж ирж байгаа. За тэгээд цаашаа унсан чи уутнаас 4 шагаа авсны дараа. Тэгэхээр 4 шагаа авсан гэдэг нь хамгийн гол нь хараас нь авсан, цагаанаас нь авсан юм уу, улаанаас нь авсан юм мэдэхгүй шүү дээ, тий. Тэгвэл би ингэчил да 5x 6x 2 байснаа да. Тэгэхээр би одоо энэ юу гэдэг улаанаас нэг а шагаа авсан бол цагаанаас нь нийлээ 4 шагаа амчин цагаанаас нь 4-өөс нь а шагаа авсан байгаа шүү дээ. Тэгсэн энэ хоёрын харьцаа 2-ыг харьцан 3 болсон гэж. За ийм байх энэ дэвтэр гэж явах юм бэгтгээд. За пропорцол өөрчилжтэй ийшээ 3-аар өгөөд ийшээ жил хорихор 6x-ээс хасах нь 4 нэмэх нь. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 15x-ээс хасах нь 3a тэнцүү 12x-ээс хасах нь 8 нэмэх нь 2a. За 12x ийшээ гаргахаар чинь 3x болоод 3a нь хоошоо гарахаараа 5a болоод тэгээ хасах нь 8 болчихно. За одоо эндээс манайх нөгөө x а-гийнхан байжлахдаг болох гэдэг шүү дээ тий. За 4 шагаа авсны дараа юм чи манайх нь 50 хүрэхгүйсэн чи одоо 46 хүрэхгүй шагаал байгаа та тий. За x нь болохоор 1-ээс 4-ийн хооронд байж болно гэсэн.
За тэгэхээр эндээс ингэж л да. X нь хэрвээ за одоо эндээс эхлэе. X нь хэрвээ 1 вэ. 1 гэвэл эн чинь 3 тэнцүү 5-аас 8 гэсэн чинь энийг нэмэхээр манай А нь бүхэл гарахгүй юм биш байна. За X-ийн 2-ыг тавина. Тэгэхээр эн чинь 6 болоод 5-аас 8. Ийшээгээд 14 5 тавихдахгүй. За X нь 3 байг. 3 байг хэрийг тавихаар 9 тэнцүү 5-аас 8. 8 дээр 9-ийг нэмээд 17 ч бас 5 тавихдахгүй. Манай А чинь бүхэл натуралтай авах хэрэгтэй шүү дээ. За 4 байгээ. Тэгэхээр 4 гэхээр 12 тэнцүү 5-аас 8. За одоо энэ дээр бол болж шүү. Ийшээ гаргахаар 20 тэнцүү 5А болоод манай А маань 4 юм биш. А нь 4. За А нь 4 юм бол одоо би эндээс X олох нь шүү дээ энд. За тэгэхээр энэ тавихаар чинь 3X тэнцүү А-гийн 4-ийг тавихаар 20-оос асах нь 18 чи 12 болоод манай X маань 4 юм байна. А ч 4, X нь ч 4 байсан юм биш. За тэгэхээр надаа анх байсан шагаа нь X нь 4 гэдэг чинь байна шүү дээ. Анх байсан шагаа маань 450 20 ба 24 ийм буюу 44 шагаа байсан юм биш. За одоо миний хариулт нь юу гэсэн чинь ууд нь анх байсан шагааны тоог одоо байгаа шагааны тоонд харьцуулна гинэ. Тэгэхээр одоо яасан анх надаа 44 шагаа байсан юм байна шүү дээ. За тэгсэн чинь эндээс чинь би нийт яасан 4 шагаа л авсан шүү дээ. Тэгс чинь А нь 4 чинь дөрвүүлээл юу ижлээ. Нөгөө хамгийн ихнийх ч байла улаан шагаа байсан юм байна шүү. За одоо эндээс 4X цаач манайх чинь 40 шагаа тоолсон юм зү. Тэгэхээр нэрийн харьцааг ол гэсэн юм чинь 4 туахаар дээр нь 11 доор нь 10. Тэгэхээр 11-ийг харьцах нь 10 буюу 120 Y байсан байна. За дараа нь 28. За энэ олон гишүүнд нь энэ 3 олон гишүүнтэд хуваахад гарах үйлдвэрлэлүүд нь геометрийн дараасан 3 гишүүн болдог бол C-г олоорой гэж. За мөн л адилхан багтахгүй учраас бүгдээ яах нь энэ хэсгээ арилгаж яагаад авна. Яг ийш тэр бол энэ ноорх цаас багтахгүй л байсан байна да тий. За одоо бүгдээ эндээс ингээ харсан чинь энд хуваахд гэж. Тэгэхээр ер нь олон гишүүнтийг яах X дээр нэмэх нэгт хуваахад тэгэхээр за нэг T-г олон гишүүнд оногдоод тэг би ч одоо шумын юмд хувааж байгаа юм чи үлдэгдлэн зүгээр тоо гарна штэ. Тэгэхээр ер нь бол энд хуваахад гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энийг тэгтээсгээр хасныг гарна тий. Хасныг хуваахад гарах үлдэгдэл нь гарна гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ би энэ 3 хаан шийдийг энэ анхныхтаа орлуулна гэсэн үг. За эндээс бол юу гэсэн үг хэрэг тэгтээсгээр хасныг гаргах гэж хасныгийг орлууллаа. Тэгээ хасхныг орлуулж манайх C-г санааруулж байна. За даан бүгдээрээ хасах 3-ыг орлуулнаа. Энийг тэгтэнцүүлээд хасах 3-ыг орлохоор 9-өөс 9 нэмэх нь C буюу C гарч байгаа юм байна. Дараа нь энийг тэгтээсгээр 2 юм чинь 2-ыг орлуулчихъя. 2-ын квадрат 4 нэмэх нь 6 нэмэх нь C. Тэгэхээр C дээр нэмэх нь 10. Гэсэн энэ 3 геометри пресс болдог юм бол C-ийг утгаалж байна. За тэгэхээр одоо юу гэсэн үг манай энэ C-гээс хан 2 C дээр нэмэх нь 13 маань геометри прессын дараасан 3 гишүүл юм бол дундлын гишний квадрат нь 2 захийнхаа үржүүртэй тэнцүү байх нэ. За тэгэхээр эндээс C квадрат тэнцүү C квадратаас хасах нь 2C нэмэх нь 10C хасах нь 20. Энэ хэр хураагдчихна. Тэгэхээр энэ маань 8C хас 20 ишээ гаргаад энэ маань 8C болох юм байна. C-г болохоор 20-ыг хуваах 8. Хоёулангийн 4 тураачаа энэ ч 5 энэ ч 2. Тэгэхээр манай хариу нь 2 бүхэл 2-ны 1 буюу D хэрэг байна шүү дээ. За одоо 3 орны бодлогод. За 3 орны бодлогод нь болохоор яаж нэ гэсэн чинь энэ цифруудыг ашиглан 8-ын цифр зэрэгцэж ороогүй тоо хэдийг зохиож болох вэ гэж байна. За бүх цифрыг нь ашиглаад гэх гэжсэн байлгүй дээ тий. Тэгэхгүй бол одоо энэ цифруудыг ашиглаад оронгийн тоогийн зааж өгөөгүй байна тий. Энэ цифрыг ашиглан 8-ын цифр зэрэгч ороогүй гишнээ тоо зохиож болох бай. За эхлээд би юусэн бүгднгийн оруулаад 5 оронтой тоо зохиоход нэг үздэг тий. За муу адилхан надад зай хэрэгтэй учраас энэ дээдлийн хэсгээ устгачнаа. За тэгэхээр одоо бүгдээрээ 5 оронтой тоо зохиоё. Тэгтээ нөгөө 8-ын цифр зэрэгч ороогүй гэсэн. Тэгэхээр би нийт боломжоо олоод нийт боломжийн шин 5 тоо байрламж 5-ын факториал 3-ын тоо 3 удаан байна. 8-ын тоо 2 удаан байна. Өөрөөр юу гэсэн үг гэхээр 5 байрлалаасаа 3-ыг сонгоод 3 тавьчих үлсэнд нь 8 тавьчих гэж ойлгож байна тий. За тэгэхээр ингээ урахаар 4 5 20 20-ыг 2 тухаар
За нийт боломж нь 10 янз тийм үү. За нийт ингээд 5 орондоо үзэх баг. За тэгэхээр эндээс би яах юм гэсэн 8 сэдвэрч ороогүй гэсэн. Тэгвэл орсон буюу 2 8 маань нийлүүлээд нэг тоогоо үтчих. За тэг ингээд байрааслах боломжтой тохиол эн чинь 4 шигийн байрааслахад 4 факториал 3-ын тоо 3 удаа амчин 3-ын факториал тий. Тэгэхээр энэ 4 янз. Тэгэхээр би одоо энэ 10-аасаа 4-ийг хасаад 6 янз. Хэрвээ энэ 5 оронтой тоо гэсэн бол 6 янз. Тэгэхээр эндээс би одоо 1 оронтой, 2 оронтой, 3 оронтой гэд тэхвэсэн болов. Эсвэл ер нь яг нийт энэ тооны байрыг солиод гихжсэн байх таа л гэж бодож байна. За 30 нь жоохон салаа утгатай юм байна тий. За энэ задрагааны x-ийн кубыг агуулсан гишүүний өмнөх коэффициент 96 гинэ. Тэгэхээр x-ийн кубыг агуулсан гишүүн гэхээр бүгдийн 4 зэрэгтэй юм чи яах вэ гэсэн чинь z-ийн квадратын дараагийн гишүүн маань z, сүүлийн гишүүн маань a. За тэгээд одоо би z-ийн куб зэрэгтэйг агуулна гэхээр энэ нь 1 байх үед яг z-ийн куб гарах юм биш. Тэгэхээр нийлбэр нь 4 багсан чинь 2 байхаар авлаа гэж бодвол коэффициент нь 4-ийн факториалыг байх нь зэрэг тус бүрийнх нь факториал тий. За ийм байж нэг болно. Гэхдээ заавал ийм байх албагүй тий. За эхлээд үс энийг янзлж. Тэгэхээр эн чинь 4-ийн факториалыг энэ тугаар чинь 3 4 12 болтон 12 z-ийн куб a-гийн квадрат. За дараа нь болохоор ингэж болно ш. Z-ийн квадрат za гэснээ манайх магадгүй энэ 0 зэрэгтэй энэ нь куб гэж болж ш. Тэгвэл нийлбэр нь 4 багсан чинь 1 болчин тий. Тэгэхээр коэффициент нь 4-ийн факториалыг байх нь 0-ийн факториал, 3-ийн факториал, 1-ийн факториал. За тэгэхээр энэ хоёр хураагдаад 0-ийн факториал 1 шүү тий. 4 z-ийн куб a. За дараа нь болохоор байна штэ. Энийг би одоо энэ бол 1 юм уу 0 хосрахгүй. Хэрвээ энэ 2 болчихвол 4 зэрэгтэй бол тавьчих. За тэгэхээр ингээд цаашаа бол өөр боломж байхгүй юм байна. Тэгэхээр коэффициентийн нийлбэр гэсэн юм чи одоо энэ хоёрыг нэмэлт бүгдээрээ тий. Тэгэхээр 12 z-ийн куб дээр a квадратыг нэмэх нь 4 z-ийн куб a. За одоо би z-ийн кубыг хаалнаас гаргачвал үлдсэн нь манай коэффициент шүү дээ. 12a квадратыг нэмэх нь 4a. За энэ маань 96 гэж шүү дээ. Энэ 96-д тэнцв. За тэгэхээр эндээс яаж яах гэсэн чинь 12a квадратыг нэмэх нь 4a тэнцв 96. Ийм байх а болно гэсэн. Ийм байх а тоонуудын үржүүрийг олоорой гэсэн юм байна шүү. Бүгдийн 4 туваач. Тэгэхээр 3a квадратыг нэмэх нь a хасах нь 24 тэнцвүүдийг. За энэ нь шийдтэй байх нь бол гарцаагүй байна. За шийдвэрийн үржүүр юм чи бүгд витийн теоремоор шийдвэрийн үржүүр гэдэг бол сул тоог хэвээр нь аваад тэгээд өмнөх коэффициенттай болчих. Тэгэхээр манай шийдвэрийн үржүүр нь хасах 8 байх нэ. За тэгэхээр энийг авчих нь. За 31. За PQRS гэсэн тэгшинцэг дотор тойрог 3 талыг ингээд шүргэж байрласан. Тэгээд PQ нь болохоор 8. Одоо энэ 8. Тэгээд QR нь 16. За энэ 16. Энэ болохоор 8 гөгцсөн. Тэгээд AB хүчээртэй болоорой гэж. За тэгэхээр нь штэ манайх энэ чи яг нэг тойрог багтсан байна тий. Тэгэхээр тойргийн одоо эндээс энэ зэн болохоор 4 урттай гэж байна. Энэ зэн 4 урттай. Тэгээ 4-гээр 8 урттай. Энэ 16 гэж байна тийм үү. Тэгэхээр өөрөлдвөл юу гэсэн үг вэ гэхээр энэ тэгшинс маань энэ дугуйгаар за би ингээд хуваахаар энд 8 юм чинь энд 8 гэж хуваагдана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нөгөө талаас гэхдээ бас нэг юм байна тий. Энэ цэг яг шүргэлтийн цэг маань магадгүй энд байж болно шүү дээ ингээд тий. За гэхдээ энэ бол яг нөгөө манай энэ дундад цэг дээр байгаа юм шиг харагдаж байна. Гэхдээ яг нарийн төгт бол бас эргэлзээтэй тий. За тэгээ бүгд одоо AB хүчээртэй олно гэсэн. AB-г олохын тулд бүгд энийг олох гэж байгаа. За энийг олохын тулд бүгд яах вэ гэсэн чинь эндээс яна тойрынхоо райцыг мэдж байгаа. За тэгээ дээр нэмээд одоо бүгд яах вэ гэсэн чинь энэ QS манай энэ P-г дарлаад ингээд диагонал за яг энэ дээр огтлж байгаа шүү за. Тэгэхээр чи нөгөө тэгшинцэх тэм чинь диагоналынхаа огтлын цэгээр яг хагаслаа огтх тий. Өөрөөр энэ хоёрыг тэнцүү гэсэн үг. За тэгэхээр адил хажуутай гэсэн үг тийм үү. Тэгэхээр манайх энэ маань яасан гэсэн чинь
энэ хоёр бол адил тэнцүү юм байна. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь бид нар ч юу гэсэн үг вэ гэхээр энэ нэг хоёр гурвалж үүсэж байгааз энэ нэг гурвалжин бас энэ нэг гурвалжин. Тэгэхээр энэ гурвалжны энд үүсэж байгаа өнцгүүд нь яг адилхан тэнцүү хоёр гурвалж учраас за энэ маань 4 уртдаг шүү дээ. Тэгэхээр энэ үүсэж байгаа энэ өнцөг үүсэж байгаа энэ өнцөг хоёрыг адилхан гэсэн үг байна. За тэгэхээр нөгөө талаас би А-Б-г олохын тулд энэ шүргэлтийн цэгийг энэ шүргэлтийн цэгтэй ингээ холбож. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр манайх нөгөө талаас байна шүү дээ. Нөгөө талаас эн чин шүргэгч энэ маань огтгоч гэсэн үг шүү дээ. Энэ талаас бас адилхан энэ маань шүргэгч энэ маань огтлогч. За тэгэхээр энэ яг шүргэгчүүд нь бол тэнцүү урттай шүү дээ. Энэ маань ингээд 4 урттай. Тэгэхээр эндээс бүгдээр нөгөө нэг энэ шүргэгчийн квадрат нь энэ зайгаар үржилсэнтэй. Энэ шүргэгчийн квадрат нь PA-г PB-гээр үржилсэн тэнцүү. Гэтэл энэ шүргэгч энэ QB Q2 тэнцүү юм чинь үлдчихэж байгаа энэ хоёр зай нь адилхан гэсэн үг шүү дээ. Энэ тэнцүү. Өөрөвл энэ маань юу гэсэн үг гэхээр параллел А гэсэн үг. Тэгэхээр би өөр юу ч хэлэх гээд байна вэ гэхээр энэ өнцөг альфа юм бол одоо энэ дотор талыг энэ өнцгнүүд 90 альфа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр параллел юм чинь энэ өнцөг адилхан 90 альфа гэсэн үг. Тэгээд би тэр альфа өнцгийнхөө синусыг мэдчихвэл энэ гурвалжин дээр яах гэж байгаа гэхээр синусын чарам бичиж чадах гэдэг байхгүй. За тэгвэл тэр синус 90 альфа юм бол тэр альфа бол энэ өнцөг чи 90 альфа шүү дээ. Тэгэхээр би одоо энд яах вэ гэсэн чинь надаа синус 90 альфа хэрэгтэй юм чинь би энд энэ 4 энэ 8 байгаа Пифагордод энийг олж. Тэгэхээр энэ юу болох юм гэсэн чинь x квадрат маань 8-ын квадрат нэмэх 4-ийн квадрат. Тэгэхээр 64 дээр 16 нэмэхээр 80 болчихно. Тэгэхээр x маань язгуудар 80 буюу 16-г үржих нь 5 юм чинь 4 язгуудар 5x. За тэгээ би яах гээд байгаа гэхээр энэ өнцөг 90 альфа юм чинь энэ өнцгийн синусыг олох гэдэг. За мөн энэ талаа арилгаж агаад бүгдээрээ энэ зайд нь биччихнэ. За тэгэхээр яах юм гэсэн чи одоо тэр өнцгийн синус 90 альфа гэдэг бол эсрэг катыг гифтнээс туссан. Өөрөвл 8-ыг хуваах нь манайх нь x буюу 4 язгуудар 5 гэсэн үг. За 4 дугаар ашаар энэ чи 2 энэ чи язгуудар 5. За ингээд синус 90 альфа нэмчин шарангатай гурвалжин дээр синусын чорон бичвэл AB талыг түүний эсрэг орж байгаа өнцгийнх нь синус харьцуулсан харьцаа нь багтаасан тойргийн диаметр. За надад радиус нь мэдэгдэж штэ. Тэгэхээр AB гэдэг бол 2-ыг хүчин радиус нь хэдийн гэж 4. Тэгээд үржих нь синус 90 альфа. Тэгэхээр энэ маань 8-ыг үржих нь синус 90 альфагаа бүгд 2-ыг хуваах нь язгуудар 5 болсон. Тэр хариу нь 16 хуваах нь язгуудар 5. За иймэрхүү юм гол бүгд ирраснаас чөлөөлнө. Язгуудар 5 оруулахаар хүртэр дээрх нь 16 үржих язгуудар 5, хуваар нь болохоор 5. Тэгэхээр манай хариу нь 5-ны 16 язгуудар 5 байна. За дан 32. За биднэрт нэг m цэгүүд өгсөн. Ертөнц хасгыг шилууны төвхөнтэй хувиргаад энэ цэг гарна. Тэгээ энэ цэгүүдийг энэ матцаа хувиргаад энэ цэгүүд гарна. Тэгээ эдгээрийг олох нэ. За эргэж тэнцүү хасгыг төвхөнтэй хувиргана гэхээр цэг ер нь яаж хувирдаг вэ гэхээр бүгдээрээ эхлээд дөрмөө тогтооч тэ. Ертөнц хасгыг шилуу маань энэ. За энэ цэгийн төвхөнтэй хувирж байгаа цэг маань болохоор яаж хувирах вэ гэхээр за одоо жишээлбэл энд байгаа цэгийг авъя л да. Энд байгаа цэг би нэг А, Б гэсэн координат цэг гэж авъя. Тэгэхээр манайх тэгшмтэй хувирахаар энд байгаа цэг маань за одоо энэ зайн А, энэ зайн Б байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цэгийн координат маань болохоор яаж хувирах вэ гэсэн чинь энэ нь Б, энэ нь А болчихно. За тэгэхээр өөрөлдөл манайх яаж ийн гэсэн чинь манай нөгөө цэгийн координат маань А' маань юу болсон гэсэн чинь за ихтэй хараа нөгөө энэ Б гэдэг нь би нэмэх авсан шүү дээ тий. Гэтэл энэний Б болохоор одоо энэ дээр хасах шүү дээ. Мөн энэ манай энд байгаа цэгийн координат А маань болохоор хасах байсан чи яасан? А нэмэх болсон. А Б маань нэмэх байсан чинь хасах болсон. Тэгэхээр би юу гэж тавих гэдэг вэ гэхээр зай утгаараа нэмэх боловч яг энэ цэгийг болохоор би хасах Б хасах А гэж тавина гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр өөр хэлбэл энэ маань юу гэхээр А' маань болохоор хасах B хасах А болж хувирнаа. За эсвэл хувиргалтын матриц болоод хийж болно тий. Тэгэхээр одоо би яасан гэж чинь А нь 3 3 гэсэн цэг байна. А B цэг нь M байна. Тэгэхээр энэ А1 нь яаж хувирах юм гэж чинь координатууд нь x иргэн солигдоод тэг хасгална гэж манайх ялгаагүй юм чинь. За эндээс болохоор B1 нь юу болох юм гэсэн чинь N2 нь бол байран солигдно. Тэгтээ хасах тэмдэгтэй болчихно. Эсрэг болчихно гэсэн үг. За дараа нь одоо яах юм гэсэн чинь энэ цэгүүдээ нөгөө матрицаар хувиргана гинэ. За одоо ямар матриц гэж 0 1 хасах 1 тэг гэсэн матрицаар саяныхаа 2 цэгийн А цэг нь энэ байна. Нөгөө B цэг маань энэ байна. А1 B1. За энэгээр хувиргаад тэгээд А2 P А2 B2 болох юм шүү дээ. За матрицаар хувирахаар яах юм гэсэн эхний мөрийг эхний багны эдмээр харгалзан өөрчлөлтөд нэмлээ. Энд хасах 3 байна. Дараа нь энийг ингээд өшгөр болох вэ гэсэн чинь хасах юм. За одоо энэ дууссан юм чинь дараагийн мөрийг дараагийн багны элементээр өөрчлөхээр 3 гарах юм байна. За дараа нь энийг энэгээр өөрчлөхээр энэ маань N гарах юм байна. За одоо эн чинь манай нөгөө A2 B2 шүү дээ. За гэж A2 нь PQ гэсэн. Тэгэхээр манай P нэдэг гэсэн чинь хасах 3, Q нэдэг гэсэн чинь 3 юм байна. За B2 нь болохоор хасах 5, хасах 2 буюу манай эндээс хасах M маань болохоор хасах 5 юм байна. Хоёрдугаар координат N маань хасах 2 юм байна. Тэгэхээр эндээсээ болохоор манай M нь яг 5 болох юм байна шүү дээ. Тэгсэн чинь бүгдэрийн чинь P, Q, M-ийн нийлбэрийг олох гэсэн. Тэгээ P нь хасах 3, Q нь нэмэх 3, M нь болохоор нэмэх 5, N нь болохоор хасах 2 юм байна. Тэгээ нэр хураагдаад манай сонгож ирсэн хариу нэмэх 3 болж тарах нэ. За 33. За А, Б, С 3-ны А араас татсан бистрийн суурь нь PQ бөгөөд А, Б талын P өгөөд Q нь А, Б талын дундад зэг гинэ. За тэгэхээр ингэнэ бүгдээрээ. За нэг А, Б, С гурвалжин байсан байна биднэрт. А, Б, С гурвалжин. Тэгээ А оройгоос бистрээс татсан юм байна. Өөрөлд өнцгөө талаас байна. Тэгээ суурь нь P юм байна. Тэгээ А, Б талын дундад зэг нь болохоор Q юм байна. Дундад зэг. За тэгээ бид нарт бас юу гэсэн чинь А, Б, А, С талын харьцаа өгөгдсөн юм байна. За тэгээд одоо А, Б, А, С гэсэн хоёр вектор нь B, С юм бол энэ PQ векторыг олгоно. За А, Б, А, С чинь уртаараа гэсэн үг шүү. А, Б, А, С хоёрын уртаараа 5 гэсэн 2. За гэсэн мэтлээ хоёулаа тусбар ингээд нэг вектор өгөгдсөн тий. За А, Б вектор нь өгөгдсөн, А, С вектор өгөгдсөн. Тэгэхээр бүгдээрээ энэ PQ векторыг энэ хоёр вектороор илэрхийлэх юм байна шүү дээ. За тэгэхээр урт нь өгцөн гэдэг чинь хараа ингэсэн гэсэн үг. Надаа А, Б нь одоо энэ зай нэг 5x байхад AC нь болохоор нэг 2x юм байна. Тэгэхээр бүгд эндээс юу мэдэж чадах вэ гэсэн чинь энэ бистрийн чанараар AB хажуу талыг BP хуваасна, AC хажуу талыг PC хуваасна. Тэгэхээр одоо эндээс би AB-гээ 5x гэж утсан байна шүү дээ, тий. Тэгэхээр AC-гээ 2x гэж утсан байна шүү дээ, тий. Тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр манай нөгөө хоёр суурийнх нь харьцаа гарч ирнэ гэсэн үг. За PC-ийг нааш өөрчилчихье. PC-г VP харьцуулсан харьцаа нь 2x-ийг харьцах нь 5x буюу x-д нь хураагдлаа 2-ыг харьцах нь 5. Өөрөөр хэлбэл манай PC нэг 2y байхад VP нь болохоор эндээс нэг 5y гэсэн үг. Эсвэл бүгд ингэж болчих шүү дээ. Эндээс бистрийн чинь энэ 5x-ийн 2x юм бол суурь нь энэ хоёртойгоо адилхан харьцдаг учраас шууд 5y 2y гэж тавьсан ч болохоос шүү. За одоо вектор олох ажиллагаанд орё тий. За одоо бүгд энийг олох гэж байгаамаа. Тэгсэн чи одоо энийг мэдсэн ш тална гэдэг. За тэгээ энийг мэдчихлээгээл болчих гээд байна тий. За одоо шууд QP вектор олно. За QP векторыг олохын тулд бүгд гурвалжны дүрмээр QP векторын 3 дахь оройн B байхаар энэ гурвалжны дүрм ашиглая. Тэгвэл QP вектор маань юутай тэнцвэ гэсэн чинь QB вектор дээр нэмэх нь BP вектор. За QB нь юу юм гэсэн чинь QB гэдэг маань манай AB-гийн хагас дундад цэг нэмж. Тэгэхээр би QB-г юугаар тавьжлах вэ гэсэн чинь AB-гийн
2-ны 1-ийг тавьчихлаа. За VP-г олъё. VP маань болохоор юу юм гэсэн чинь манай VC векторыг 7 хуваасны 5 гэсэн үг тий. Тэгэхээр эндээс VP гэдэг бол BC векторыг 7 хуваасны 5 юм байна. За тэгээд одоо 2-ны 1 AB векторыг чи юу гэсэн байгаа лээ? B гэсэн юм байна. Энэгээр нь тавьчих. За одоо BC векторыг бүгд яажлах юм гэсэн чинь би энэ гурвалжны том гурвалжныхаа биш үү? Энэ хоёрыг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр би BC векторыг гурвалжны дүрмээр бой дунд нь А оройгоо оруулахаар манайх юу болох юм гэсэн чинь VC вектор гэдэг бол VA вектортэй нэмэх нь AC вектор. Тэгээ үржих нь 7-ны 5. За тэгэхээр эндээс эн чинь 2-ны 1 B вектор гэсэн нь надаа BA биш AB вектор өгсөн байхгүй юу? Эхлэл төгсгийн зүйлс хасах AB вектор тэгээд AC вектор үржих нь 7-ны 5. За AC маань биднэрт C гэж өгсөн тий. За энэ маань болохоор B. Тэгэхээр хасах B дээр нэмэх нь C вектор үржих нь 7-ны 5. За одоо хаалтаа задлаа үржүүлэндээ. Тэгэхээр 2-ны 1 B вектор хасах нь 7-ны 5 B вектор нэмэх нь 7-ны 5 C вектор. За ажил хуваар өгөхөөр эн чинь 7 энд 2-ыг өгье. Тэгэхээр энэ маань 14-ний 7-оос 10-ыг гарчин хасах 3B вектортэй нэмэх нь 7-ны 5 C вектор. За тэгэхээр 7-ны 5 C-гээс нь 14-ний 3 гэдэг юу харах нь ш 7-ны 5 C-гээс хасах нь гэсэн чинь энэ чинь байхгүй нүггүй юу? За харъя. 7-ны 5 чинь нэмэх үстэй. AC маань AC-гээр байгаа тий. Тэгэхээр 7-ны 5 C-гээс хасах нь 14-ний 3 гэж байх хэрэгтэй юм байна. Хасах 14-ний 3. За эндээс BQP болсон юм шүү. QP болсон юм. Олох юм нь PQ байсан юм байна. Тэгэхээр миний яг энэ тэмдгээрээ эсрэг байх хэрэгтэй шүү тий. PQ болох гэсэн юм шүү. Тэгэхээр нэг хасгаар урьдчилна. Тэгэхээр 14-ний 3B-гээс хасах нь 7-ны 5C гэдэг нь ах юм шүү. За тэгэхээр 14-ний 3-аас хасах нь 7-ны 5C буюу зөв хариу нь D хариу байна. Би анхнаасаа нөгөө QP-г авсан байх шүү. Халуун кофе анх 75 градус байсан ба өрөөний температур 25 градус. За тэгэхээр кофений хүрх хурд нь энэ төчлөөр өгдөөд 10 минутын дараа температур нь 55 градус болсон бол 20 минутын дараах температурыг олоорой гэж байна. За эхлээд бүгдээ эндээсээ температураа илэрхийлээ те. Тэгэхээр DT гээд тэрүүдийн нэг талд нь гаргах ийшээ хуваагаад T-гээс нь 25 болоод нөгөө талд нь хасах K гүрчих нь DT гэдэг тавьчих. За тэгээ хоёр талаас нь бүгдээ интеграл авнаа. За эндээс би нэгийг хон T-гээс нь 25-аас интеграл авч юм чинь натурал график нь T-гээс нь 25. За T-гийн өмнөхөөс нэг юм чинь ямар нэг хуваах юм алга. Хасах нь K квадратик K гүрчих нь K чинь сул доо шүү. K гүрчих нь T гэсэн үг. За тэгээ ямар нэгэн тогтмолтой байгаа гэсэн үг. За тэгээд хамгийн ихэнд яасан гэсэн чинь хамгийн анх ихтэй кофе 75 градус хугацаа эхлэх багт өрбөл T 0 байх үед кофений температур 75 градус байсан гэсэн үг. За энийг орлуулчих. Тэгэхээр эндээс 75-аас хасах нь 25 тэнцүү T-г өнөөлөхөөр C болчихно. Тэгэхээр манай эндээс C тогтмол тоо маань юу вэ гэсэн чинь натурал ритм 50 болчих юм шүү. Тэгэхээр эндээс манайх юу болсон гэсэн чинь нөгөө энэ гэртээ одоо тодорхой олвол натурал ритм T-гээс нь 25 тэнцүү хасах K гүрчих нь T дээр нэмэх нь натурал ритм 50 гэдэг ингээд илэрхийлэгдэж байна. За энэ бичлэг бүгдээр одоо T-гээс нь 25 олъё гэж бодвол яаж болж болох вэ гэхээрээ ингээд бүгдээрээ энэ натурал ритм алгуулгыг T-гээс нь 25 тэнцүү хасах K гүрчих нь T-гээ шүү дээ бүгдээрээ L-ийн 1-ээр үржүүлж нэмэх нь L-ийн 50 болоод энэ маань натурал ритм T-гээс нь 25 тэнцүү энэ тогтмол тоогоо энэ ер нь тэр чигээр нь энэ логарифмын чанараар ингээд зэрэг болох оруулж тээ. За тэгвэл энэ маань натурал ритм T-гээс нь 25 тэнцүү. За хоёулаа L-ийн суурьтамж үржүүлж E-гийн хасах KT үржих нь 50 болчихно. Одоо тэгснэ эндээс бүгдээр яах юм гэсэн чинь нөгөө юугаа хаснаа. L-нүүд орхиноо. Тэгэхээр
Тэгээс нь 25 нь тэнцүү 50-ыг үрчгэн Е-ийн хасах КТ. За одоо эндээс яваачнэ. За манай Т-ийн температур нь тэгэхээр дараа нь яасан гэсэн чинь 10 минутын дараах гэсэн тий 10 минутын дараа. Тэгэхээр 10 минутын дараа гэхээр юу гэсэн үг гэхээр бүгдээ энэ хугацааг нь хаадсан чинь дандаа энэ хоёулаа юугаар юм биш үү? Минутаар юм биш тий. За тэгэхээр нэг ер нь гэхдээ цаг руу шилжүүлчихье. Тэр нэрээ найдвартай. За тэгэхээр үрбэл Т маань 10 минут энэ нөгөө цагаар илэрхийлсэн баг. 10 минутыг бүгдээрээ цаг шилжүүлвэл 6-1 цаг гэсэн үг шүү дээ. 10 минут нь манай яасан дараа 55 градус болсон гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо би энэ ч нөгөө том Т-ийн хооронд 55-ыг тавилаа. 10 минут нь 55 градус болсон гэсэн. Тэгэхээр маань 50-ыг үрчгэн Е-ийн хасах К-гийн оронд чинь 6-1 К гинэ. К нь байж гэн Т-ийн хооронд 6-1 тавьчихна. Тэгэхээр эндээс бүгдээрээ К-га олчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс 30 тэнцүү 50-ыг үрчгэн Е-ийн хасах 6-ны К юм байна. За тэгэхээр 30-ыг хуваах нь 50 болоод Е-ийн хасах К хуваах нь 6. За энэ нэрийг 10 тураачаар 5-ны 3 тэнцүү Е-ийн хасах К хуваах нь 6. За би Е-ийг олох хэрэгтэй учраас энийхээ хоёр талаас нь натурал логарифм авчи. Хоёр талд нь Е суурьтай логарифм тавьчихнаа. За тэгэхээр ийм болоод тэгэхээр натурал логарифм 5-ны 3 тэнцүү. За энэ маань хас зэрэгтэй юм чинь энэ зэрэг нь урагшаа гараад логарифмын чанараар L-ийн Е чинь 1 байхгүй. Тэгэхээр одоо эндээс би К-г олоход бэлэн болчихлоо шүү дээ. К маань юу вэ гэсэн чинь хасах 6-г үрчгэн L-ийн 3-ыг хуваах нь 5 болчих юм байна. За одоо нөгөө сүүлийнхээ асуултанд хариулнаа. Одоо манайх ясагч тэгвэл одоо нөгөө 20 минутын дараах температурыг олоорой гэсэн. 20 минутын дараах. Тэгэхээр би одоо эндээс яасан гэсэн чинь 20 минутын дараах температураа гэхээр манай тэгштгэл маань Т-гээс нь 25 тэнцүү 50-ыг үрчгэн Е-ийн за бүгд К-га олцсон шүү дээ тий. К маань хасах 6-г үрчгэн натурал логарифм 5-ны 3. Гэхдээ энэ тараа хасах К-га шүү дээ. Тэгэхээр хасахыг нэмэх ингээд тэгээд үрчгэн Т юм ба. За одоо бүгдээ энэ чи нөгөө 20 минутын дараах гэсэн юм чинь одоо эндээ 20 орлуулнаа. Нөгөө хугацаанд нь тий. Тэгэхээр 6-г үрчгэн натурал логарифм 5-ны 3 үрчгэн Т чинь 20 минут шүү дээ. Энийг цаг шилжүүлвэл 60-ны 20 буюу хураалаа 3-ны 1 цаг гэсэн үг. Тэгэхээр би одоо энэ Т-ийн хооронд 3-ны 1 ортолно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ маань юу асууж 50-ыг үрчгэн Е-ийн за энэ хоёр маань хураагдчихно. Квадратыг ингээд 5-ны 3 гээд за тэгэхээр 50-ыг үрчгэн Е-ийн за энэ хоёроо зэргүүлж оруулж тий. Натурал логарифм 25-ны 9 болгочихно. Тэгээ логарифмын чанараар энэ Е-ийн L-ийн зэрэгтдэг маань 25-ны 9 болоод энэ хоёр маань устгахаар 2 гээд 18 болчихно. За тэгэхээр эндээс Т-гээс нь 25. За энэ бол модуль нь шаардлагагүй тий. Яагаад бүгдээр одоо нөгөө 20 минутын дараа температур нь хөрнө л дөө тий. Тэгтээ яг ингээ тэнцүү 18. Тэгэхээр хоёр янзар бол үтчихэ л та. Эндээс нэгээс нь Т-гээс нь 25 нь 18 bijлэх юм байна. Эсвэл Т-гээс нь 25 нь хасахаар 8 bijлэх юм байна. Тэгэхээр температур маань эсвэл 43 эсвэл ясан хасах 7. За тэгээ хариуг нь харчихъя л та. За хасах нь байхгүй наа. Тэгэхээр энэ маань 43 20 минутын дараах температур нь ер нь бол хасах руу орохгүй л дээ тий. Тэгэхээр энэ маань 43 градус. 35 болохоор бид нарт И матриц өгдөөд энэ А матриц маань үндсэн матриц нь тий. Түүний уруу матриц нь өгсөн бол X зэргийн нийлбэрийг олгоно. За энийг бүгдээр матриц хэлбэртчүүл А матрицыг үрчгэн X матриц тэнцүү Б матриц гэсэн үг тий. За хоёрынх нь урдлаас нь А матрицынхаа уруугаар үрчүүлчих. Надад нэг А матрицын уруу нь өгсөн юм чинь. Тэгэхээр нэгж матрицыг уруугаар үрчхээр А-гийн урууг А-гаар үрчхээр нэгж матрицыг ямар ч матрицаар үрчсэн өөрөө гарна. Тэгэхээр X нь А-гийн уруу матрицыг үрчгэн Б гэсэн үг. X-ний юу ингэж чи манай нөгөө X эрийг хэлж байгаа. Тэнцүү А-гийн уруу матриц сая өгсөн байсан 8 хас 2 2 3 Б матриц гэдэг маань манай 2 хас 2 хэлж байгаа.
За энийг бодоод x хэргийг нийлбэр болж байгаа юм шүү дээ. За үржүүлэхээр эхний мөрийг эхний багны элементээр харгалзан үржүүлэхээр 16 дээр нэмэх нь 4. За нөгөөх нь ингээ үржүүлэхээр 4-өөс асах нь 6 юм биш үү? Тэгэхээр эндээс x нь 20, y нь хас 2 юм байна. За тэгэхээр одоо манай эндээс x маань 20 болоод y маань хас 2 юм биш. x y хоёрын нийлбэрийг бодгосон чинь 20-оос хасах нь 2 буюу нийлбэр нь 18 юм байна. За одоо сүүлийнхаа юу сонгохыг хичтэй. За энэ том гоё зайд тавьчихнэ. За одоо яг өгс бүгдээрээ хасах 4-өөс 2 завсарт энэ функцийн график дээр харгалзан a b c-г тэмдэглэсэн гэж. Тэгээд a b за эхлээд бүгдээр гоё шулуунууд зурч. Шулуун граф хоёул хас 4-өөс 2 гэсэн чинь энд хэлгээ жоохон нааш авсан дээрээ тий. Хасах 4-өөс 2. За ингээд x хэргийн засварт харгалзан ийм графикууд дэр гинэ. За x тэрх нь 4-ний яхин гэсэн чинь яг хасах 4-ийг авахд 0 юм байна. 0-ыг авчихаар энэ 0-ыг орлуулахаар 4 юм байна те. За тэгэхээр манай шулуу энэ. За нөгөөх нь болохоор y-гийн x-с 0.5-ыг зурнаа гэж. За одоо шил 0-ыг орлуулъя л да. Энэ чинь 0-ыг орлуулахаар y-гийн хасах 0.5. Y-гийн хасах 0.5 гэдэг чинь юу гэсэн үг вэ? 2.7-гийн хасах 0.5 гэсэн үг шүү дээ. Нэгийг бах нь 2.7-оос язгуурах гэж нэгээс багтаа юм ш. За нэг иймэрхүү гэж бодъё. За дараагийнх нь болохоор энд хэдийг авсан дээр вэ гэхээр бүгдээрээ юу нэгийг авчихсан. За нэгийг давхаар нэгээс 0 тусгаар 0.5. Тэгэхээр 2.7-оос язгуурах гэсэн үг шүү дээ. 225 орчим гэж бодвол 1.56 шахуул юм байна л да 1.6. За тэгэхээр бүгдээрээ сая нэгийг авсан чинь нэмэх нэгийг авсан чинь 1.6 гэж явах ингээ Excel явах юм байна тий. За одоо дараа нь 0.5-ыг тавьчих л та. Яг 0.5-ыг тавихаар яасан гэсэн чинь y-ийн 0.1 болох юм шин. 0.5-ыг тавихад яг 1 юм байна тий. За өөрөлд манай нэг юм өсдөг функц байгаа гэсэн үг. За нэг иймэрхүү за хэдээр одоо энэ бол хязгаарч тэгтээ тэнцэхгүй шүү дээ. Энэ бол хязгаарч тэгтээ тэнцэхгүй. За тэгэхээр бол манайх юу гэсэн үг гэхээр нэг юм өссөн график байна тий. За нэг ингээ зураг өснө нэг иймэрхүү график. За одоо энэ хаана хөтлсөн юм ингээ хөтлсөн гэж үү. За тэгсэн чинь яасан ч бүгд график дээр харгалзсан A B цэгүүд тавьсан. За энэ дээр нэг A цэг аваад за нөгөөтөр нэг B цэг авчээ. Гэхдээ O гэсэлтэй параллел гэсэн шүү. За одоо манайх энэ маань ингээл энэ дээгүүр ингээ яваад ирнэ гэсэн үг байхгүй ингээ хөтлөд байгаа. За тэгвэл A B хэрчмийн хамгийн их утгыг болгоцсон. За тэгэхээр бүгд A B хэрчмийн энэ хэрчмийн хамгийн их болох гэдэг шүү дээ. Тэгэхээр A B маань x тэгэлтэй параллел энэ чинь координат нь адилхан гэсэн үг. За А цэгийн эхний координатыг би одоо нэг А гэж авчвал хоёрдугаар координат нь манайхын шулуун дээр очиж учраас А дээр нэмэх нь 4 авчна. За Б цэгийн координатыг эхний координат нь А тэгээд шулуун дээр очиж байгаа юм чи орлуулахаар Y-гийн А-гаас 0.5. За тэгээд энэ хоёрын хоорондох зай гэдэг маань юу юм гэсэн чинь Y-гээс нь Y-ийг хасчихна гэсэн үг шүү дээ энэ зай. За тэгэхээр ер нь бол А, Б хоёр цэгийн хоорондох зайг олдгоороо олсон ч гэсэн энэ хараа А-гаас А-гаас 0 өстэй тий. Тэгэхээр би Б цэгийн координатаас эхнийхийг хасаад. За бүр мэдхгүй бол ингэ олжлоо шүү дээ. Хоёрдугаар координатаас нь хоёрдугаар координатыг хасаад тэгээд квадрашд нэмээд 6 гэж байгаа. За энэ бол 0 болчихно. За гэхдээ эндээс би нэг харвал А буюу энэ нь ихтэй байхгүй юу? Нөгөөх нь багтаа. Тэгэхээр би энд бол ер нь бол одоо энэний модуль авна. Гэхдээ манай А дээр нэмэх нь 4 ихтэй юм чи энээс хасах нь гэж ингэ тавьчих шүү дээ. За одоо энэ үний хамгийн их гэсэн үг байхгүй юу? За одоо энийг би зүгээр игэрхчтэй. За одоо эндээс уламжлал авнаа. А-гийн уламжлалыг 4 уламжлалыг Y-гээс уламжлахаар яг өөрөө гардаг. Тэгээд зэрэгээс нь авахаар 1 юм байна. За тэгтээ тэнцвэлж. За эндээс юу болсон чи нэг тэнцүү Y-гийн А-гаас 0.5. Тэгэхээр 1 гэдэг чи Y-гийн 0 зэрэгт. Тэгэхээр А-гаас 0.5 нь тэгтээ тэнцүү байх буюу А нь яг 0.5 байх үед юм биш. За тэгэхээр одоо бүгдээрээ шинжилээ л да. А 0.5 байх үед гэж чинь тий. За тэнд тодорхойлъё. Би нэг уламжлал авсандаа орлуулна шүү дээ эндээ.
За нэгийг жоохон эмхтгүүдийн юу аа гэсэн чинь нэгээс нэгийн аагаас 0.5 баа шүү дээ. За энд одоо бүгдээ хичнээн их тоо авсан. Одоо бүр сая маяг авъя л да. Эгийн сая зэрэгт. Тэр нэгээс чинь тэр их тоог хасгаарч энэ хасах болно шүү дээ. Энд нэмэх. Тэгэхээр юу гэсэн үг манайх энэ 0.5 хүртэл өсөөд тэгээ буурж байгаа маань алдчихгүй. Тэгэхээр яалчгүй 0.5 хамгийн их утгаар авах юм байна. За тэгээ хамгийн их зайг олоорой гэсэн чи одоо бүгдээрээ нөгөө А, Б, 2 цэгийн хоорондох зай энэ биш үү? Эндээ л 0.5 орлууллаа. Тэгээ 0.5 дэх утга нь л манай хамгийн их утга юм шүү дээ. Эгийн 0.1 юм чинь хамгийн их утга нь 4.5 байх юм шүү дээ. 4.5 мөн биз дээ. Энд чинь яагаад юу гараад байна? 0.5-ыг орлуулахаар энэ чи тэгэхээр Е-ийн 0.5 чинь 1 болно шүү дээ. Тэгэхээр А, Б 1 гэсэн чинь 4.5 Е-ийн 0.1 шүү. Тэгэхээр 3.5 болно шүү. Е-ийн 0.0 авсан ба шүү дээ. 1 гэж хэлчихэ. Тэгэхээр зөв хариу нь 3.5 байх нэ. Гэхдээ огтлох цэгүүд нь ийм, харин О өртөнлөхийн огтлох цэг нь ийм. Тэгээ модультай графыг 900 К мөрөө ерөнхий зэгтэй байх К-г утгаалах юм ба шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ мөрийнхаа утгаалах юм өгцөн цэгийг ашиглаад. За тэгсэн чинь манай f от x маань за коэффициентаа их нээлж мэдэхгүй x тэнхлийг ийм зэгт огтлно гэхээр хасгасхын нэмэх 8, 12 зэгт огтлно гэхээр x-ийнх нь 12. За тэгснээ одоо 0 байхад 48-ыг дайрна гэсэн юм чинь y-ээр 48-ыг тавихаар манай x-ийн оронд 0-ыг тавиад тэгээ эндээс a маань гатна. Энд хасах 96 болоод 48-ыг хасах 96 тавихаар хасах 2-ны 1 юм байна. За одоо тэгвэл мөрийгөө тодорхой болгонгол хасах 2-ны 1-ийг үржих нь x гэнийг гişмжлэл үржүүлж x квадрат нэмэх нь 8-ыг хасах нь 12 x бүр хасах 14 хасах нь 96. Тэгэхээр энэ маань хасах 0.5 x квадрат нэмэх нь 2x нэмэх нь 48 гэсэн тэгтгэл байсан юм байна. За тэгээ оройн цэгийн координатыг олгоно. Оройн цэгийг олно гэхээр бүгдээр эндээсээ уламжлал аваад их тэнцвэлж шүү дээ. За эндээсээ уламжлал аваад тэгэхээр хасах 1x дээр нэмэх нь 2 тэнцвүүтэй гэхээр оройн цэгийн координат 2. Эсвэл энд 2 гэж өгч байгаа ч бүгдээр 2-ыг шууд орлуулж болно шүү дээ, тий. За 2-ыг орлуулж чинь. Тэгэхээр хасах 2-ны 1 өгч нь 2-ын квадрат 4, 8 хасах нь 96. Эндээс хасах 2-ны 1-ийг үржих нь хасах 4 гэхээр хасах 100 болоод тэгээд 50 юм байна. Тэгэхээр манай оройн цэгийн 2 дугаар координат 50 юм биш үү? 2 байхад 50 юм байна. За нэг юм мэдсэн. За дараагийнх нь энэ зайд одоо юу гаанда? Графикаа зурж байгаа шийдэндээ бүгдээрээ. За тэгэхээр модультай гэсэн тий. Тэгэхээр иглээд бүгдээрээ яасан гэсэн чинь манай шулуун график маань оройн цэг нь нэмэх 2 байхад за зүр багцаалж байгаа шүү тий. 50 хэсэгт оройтой. А тэнхлэг огтлох цэг нь нэг цэг нь хасах 8-аар огтлоод нөгөөхөр 12-оор огтлож байгаа буюу нэг ийм тэгштгэл байгаа. За ийм. За одоо яасан гэж бүгдээ энийг модультай гэж амчин дээшээ нуглаад нөгөө 2 байхад хасах 50 дээрээс нь зэгс маань 2 байхад нэмэх 50 дээр ирчин 50 дээр. За тэгээд нуглаад манай модультай графикон за би жоохон тэгшингүү зурчлаа. Ийм болчихно. За одоо энийг бүгдээ яах юм гэсэн чинь y100 k мөртэй 4 шийддэг гэсэн шүү дээ. Тэгэхээр цэнхэр өнгөтөл манай хариу шүү дээ. Тэгэхээр одоо эндээс яах юм гэсэн манай ингэх юм бол одоо яг ингээд дээгүүрээ ингээд тогтлох юм бол 2 шийдтэй. За ингээд тогтлох юм бол манайх эн чинь 3 шийдтэй байна тий. За ингээд тогтлохоор манайх 2 шийдтэй. Тэгэхээр энд байх юм бол манайхыг 1 2 3 4 бооз. Тэгэхээр манай k нь хаана байх вэ гэсэн чинь 0-оос 50 хооронд. Гэхдээ 0 нь 52-ыг орж болохгүй. Тэгэхээр 0-оос 50-ийн хооронд бол манайх яг 4 шийдтэй байх нэ. За 22-ыг харъя. За 22 нь болохоор ингэнэ. А тоологч 4 5 6 9, Б тоологч 2 3 5 7 8 гэсэн 4 карта хайрцагтай. Тэд өөр өөрийн хайрцагнаас санамсруугаар нэг карт сугалж аваад аль их тоо суусан нь хождог. Тэгвэл А тоологчийн хожих үзэгдлийн магадлалыг олгоно. За тэгэхээр ингээ би А-гийн картыг эхэнд нь Б-гийн картыг хооронд тавьчих. За А хэрвээ 4-ийг гаргавал нөгөө хүн маань 2-ыг гаргана. Би А-г хожихыг биччихье тий. А хүн 4-ийг гаргавал нөгөө хүн 3-ыг гаргавал бас хожно. А хүн 5-ыг гаргавал нөгөө хүн 2-ыг 5-ыг гаргавал 3. А 6-г гаргавал нөгөө хүн 2-ыг бас 6-г гаргавал 3-ыг. А мөн
А6 дараагийн голц тий. А хүн 9-ийг гаргавал 2, нөгөө хүн 9-ийг гаргавал 3 гэх бүх тохиолдолд хожигдох юм ба штэ. B хүн 9 7 9 8. За ер нь ингээд цаашаа нийт боломжийг бичээ. Одоо цаана чи юу үлдсэн гэсэн чинь 4 байхад нөгөө хүн 7 гаргаж болно. 4 байхад нөгөө хүн 8 гаргаж болно. Эсвэл ихэдүүлсэн 5 байхад 7, 5 байхад 8 үлдсэн байна. Эсвэл 6 байхад нөгөө хүн 7, 6 байхад 8 гаргаж болно. 9-ийг гаргалгаас хожигдчихна. Энэ нь ингээд нийт боломж нь. Тэгэхээр энд ингээ харсан чинь энд 6, энд 4 гэхээр 10, ингээд энд 16 шиг. За нийт боломж нь надаа эхний үн 4 шоо, дараагийн үгээ 4 5 гэхээр нийт 16 байгаа. Тэгэхээр А хүн хожиж байгаа магадлал нь болохоор энэ дандаа А нь их байх нь ингээд тоосон чинь 10 шиг байна. Тэгэхээр А хүн хожих магадлал нь 16-ны 10 буюу бүгдээ 2 тураач тий 8-ны 5 гэсэн үг. За тэгвэл суусан карта буцаач хийгээд 2 удаа тоглоход тус бүр 1 удаа хожно гинэ. Тус бүр 1 удаа хожно гэхээр юу гэсэн үг вэ гэхээр за эхний хүн эхлээд А хожоод дараагийн тоглолтод болохоор B хожоод эсвэл эхний тоглолтод нь B хожоод дараагийн тоглолтод нь А хожсон. Ийм боломжтой болно гэсэн үг шүү дээ. Эхлээд А хожих магадлал чинь 8-ны 5 бүгдээр олцсон. За энд болохоор А хожих нь 8-ны 5 юм бол B хожих нь болохоор үлдсэнд нь буюу 8-ны 3 гэсэн үг шүү дээ. Өөрөвл 16 дотор 6-ад нь B хожно гэсэн үг. За тэгэхээр B хожсон юм чинь 8-ны 3. Эсвэл эхлээд эхний тоглолтод B хожоод дараа нь дахиад А хожсон. А хожих магадлал нь 8-ны 5. Тэгэхээр энэ маань 64-ний 15 дээр 15 30 буюу хураагаад 32-ны 15. Тэгэхээр B-нийг 15 бүгэлж юм байна. За дараа нь болохоор суусан карта буцааж хийхгүйгээр 2 удаа тоглоход хоёуланд нь B тоглогч очих гинэ. За тэгэхээр ингээд 2 удаа тоглосон ба шүү дээ тий. Тэгэхээр би хоёуланд нь B тоглогч очсон. B хожоод дахиад B очсон юм шүү. За тэгэхээр эхлээд B хожих магадлал нь жавах нөгөө бүх нийт боломж нь 16 ба шүү дээ. 16. Тэр дотор B хожих магадлал нь 10 шиг байсан тий. Одоо 2 дахь удаад нь хожихт нь буцаач хийхгүй гэсэн шүү дээ. За жишээлх юм бол одоо би B хожицсон гэдэг чинь эхлээд нөгөө B маань 4 ба 7 гэдэг ингээд А хүн 4-ийг B хүн 7 гаргасан ч бодъё л та. Тэгвэл дараагийн удаад энэ хоёр карт гарахгүй гэсэн шүү дээ. Буцаач хийхгүй. Тэгэхээр цаана одоо бид нар ч ямар карт үлдсэн гэсэн чинь А хүнд болохоро 5 6 9 үлдээд B хүнд болохоро би 7 гаргасан юм чинь 2 3 8 үлдэнэ. За энэ үед B хүн хожих нь хэд юм гэсэн чинь эхний хүн 3 карт, дараагийн 3 карт гэхэд нийт 9 тоглолт болно. Тэн дотор B хүн хожих нь хэд юм бэ гэсэн чинь B хүн ерөөсөө 8-ыг гаргаад тэр үед эхний хүн 5-ыг гаргаж болно. Эсвэл эхний хүн 6 гаргаж болно тий. За 3-ыг гаргуул хожихгүй шүү дээ. 2-ыг гаргуулаас хожихгүй шүү дээ тий. За тэгэхээр ингээд энэ дотор нийт хэдэн боломж байгаа вэ гэхээр B хүн хожих магадлал нь 8 байх үед л байгаа сте тий. 8 байх үед 5 6 гаруул хожино. 3 гарчвал хожигдчих шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ 9 дотор ерөөсөө надаа 2хан боломж байгаа юм байна. За эсвэл заавал 4 7 биш дараагийн хүн маань жишээлбэл B маань 4 8-ыг гаргасан юм шүү дээ. 4 8-ыг гаргачвал эхний үнд маань 5 6 9 дараагийн үнд нь болохоор ямар бөмбөг үлдэх вүлээ 8 гаргасан чи 2 3 7 үлдэнэ. B хүнд 2 3 7 үлдэнэ. За B хүн хожно гэсэн чинь. Тэгэхээр B хүн энд 7 гаргаж иж хожно. 7 гаргуул 5 эсвэл 7 гаргуул 6 юм биш үү? Ийм хоёрхан л тохиолдол. 9 дотор 2 л хожно. Бус нь болохоор бүгд хождох юм байна. 7 эсвэл энд нь хожиж штэ. За энэ 2 3-ыг гаргуул нөгөө хүн маань бүх тохиолдолд хожчихно. Тэгэхээр надад хожих боломж бас хоёрхан шиг байна. 9 дотор 2 шиг л. За одоо дараа нэг энэ шиг одоо PC 4 7 4 8 утсан шүү дээ. А хүн эхлээд 5 7 гаргаад хоцсон шүү дээ. 5 7 гаргацсан бол нөгөө А хүнд маань одоо ямар бомб гарах үлдсэн 4 6 9 үлдэн ш дараагийн тоглолтод. B хүнд болохоор ямар бомб үлдсэн бэ гэхээр 7 гаргацсан юм чинь 2 3 8 л үлдсэн байна. 2 3 8. За тэгэхээр энд B хүн хожих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр B хүн 8-ыг гаргуулал хожих боломж нь те 8 4 нөгөө нь 6 ингээд 2 3 гаруул хожигдчихна. Тэгэхээр чи одоо нөгөө
Энэ тохиолдолд эхнийх нь 3 бөмбөг, дараагийнх нь 3 бөмбөг 9 дотор манай 2 нь л очно. За дахиад 3 тохиолдолд 9-ний 2-д нь очих юм байна тий. За дараагийнх нь 5 8. 5 8-д нь болохоор яах юм гэсэн чинь манайх 5 8 гарчвал хэд гэсэн бөмбөг үлдэх вүлээ? 4 6 эсвэл эхнийхт нь заяа. Дараагийнхт нь 8 гаргацсан чинь 8 чинь манайд байгаа хамгийн их бөмбөг байсан шүү дээ. 2 3 7 гарна бэд. За энэ тохиолдолд яах юм гэсэн чинь B хүн очих боломжтой мөн л B 7 гаргаж иж л хожно. Эхний өндөрийг гаргаад 7 гаргаад 6. Тэгэхээр бас адилхан энэ 9 дотор 2 ширхэг. За B юугаа юм магадлаа доор нь юу томорч. За энэ мөн адилхан 9 дотор 2 ширхэг. За эхлээ бүх боломж очтоо. За дараа нь 5 8 очсон. Одоо 6 7 оч. 6 7. За 6 7 гаргацсан чи эхний хүн 6 гаргацсан гэдэг чи яасан надаа 4 5 9 үлдсэн А хүнд. B хүнд 7 гаргацсан юм чи одоо 2 3 8 үлдсэн. 2 3 8 үлдсэн. Тэгэхээр одоо яах юм гэс чинь 2 дугаар хүн хожмоор байвал 8-ыг гаргах хэрэгтэй юм байна. 8-ыг гаргуул нөгөө нь 5-ыг гарна гэсэн эсвэл хоёрхан тохиолдол бас л адилхан 9 тоглолтын дотор 2-д нь л хожих юм байна. За 6 7-гийн дараач байла 6 8. За 6 8-ыг харъя. 6 8 чи яасан гэсэн чинь эхнийх нь 6 гаргацсан бол 4 5 9 гэсэн үг. 8-ыг гаргасан бол надад 2 3 7. Тэгэл мөн л адилхан одоо яг би 7 гаргасан юм чинь 7 гаргаад нөгөө өндөрийг гарч иж хожно. 7 гаргаад 5-ыг гаргаж иж хожно. Мөн адилхан 9 дотор 2 л гэсэн үг. Тэгэхээр юу болсон бэ гэхээр ингэж байгаа гэсэн үг. За одоо би юу болох гэж байгаа гэсэн чинь эхлээл тоглолоо B хүн хожно. Дахиад тоглолоо B хүн хожно гэсэн. Эхний тохиолдолд B хүн хожих чинь нийт 16 дотор 8-д нь хожигдсан тий. 6-д нь хожигдсан 16 6. За дараагийнх нь болохоор ингэн надаа энэ 6-гийн аль нэг гарна. Энэ 6-гийн аль нэг гарна гэсэн үг. Тэгэхээр энэ хэдийн аль нэг нь гарах магадлал нь бол ер нь бол 6-ны 1 гэсэн үг. Тэгчгээд эхнийх нь болохоор хожих магадлал нь 9-ний 2, дараагийнх нь 9-ний 2 гэдэг энэ маань 6 отоох шүү дээ. 9-ний 2 гэдэг. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр 16-ны 6 гүрчих нь одоо энэ маань 6-ны гүрч 9-ний 2-ыг 6 удаа буюу ер нь альж тохиолдолд за эхнийх нь 8-ны 3. Нөгөө 2 дугаар тохиолдолд B хүний очих магадлал нь 9-ний 2 юм байна. Тэгэхээр энэ маань 72-ны 6 буюу зөв 8 9-ийн 72 тий. 8-ны 3 9-ний 2 тий. За тэгэхээр дахиад ингээд хураагаад нэмгсэн хураачаар B хүний очих магадлал нь 12-ны 1 юм байна. Тэгэхээр манай энэ бөглөх энэ тоон 12-ны 1 болж тарах нь. За 2-ын 3. За 2-ын 3 болохоор ийм мөрийнүүд бидэрт тэгшлэгээр өгдөөд уг мөрөөд нь ямар цэгээр огтлцох вэ гэж. За эхлээд огтлцох цэгийг олно гэдэг маань x-ийг адилхан юм чинь ингээд y-ргүүдээр нь тэнцвүүлж. За эндээс манай x бол тгээс их тоох хэрэгтэй юм байна. За хоёр талын квадрат гэхэд 5x нь тэнцүү x-ийн квадрат. Тэгэхээр 5x-ээс хасах нь x квадрат тэнцүүтийг x-ийг хаалгансаар харахаар 5-аас нь x тэнцүүтийг юм байна. Тэгэхээр эндээс x тэнцүү 0 ба x тэнцүү 5. Тэгэхээр миний энэ бөглөх нь энэ 5 байжээ. За тэгвэл энэ функцийн графиква энэ x тэнцүү 5 гэсэн абсцистэй зэгтсэн шүрх чулуун нь O-гоор тэнхлэхээр зааглагдсан төрсийн талбай болно гэж байна. За тэгэхээр энэ функц болон x тэнцүү 5 абсцистэй цэг татсан шүрх чулуун гэж байна. За тэгэхээр y тэнцүү язгуудар 5x-ийн бүгдээрээ 5 гэсэн цэг татсан шүрх чулуун болгож байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр эхлээд би юугаа олноо? Y-ийг 0 олъё 5-аа орлуулад тэгэхээр язгуудар 5 5 25 болоод 5 гарч байгаа юм. Тэгэхээр 5 байхад 5 гэсэн зэг татсан шүрх чулуун бичих юм байна. За тэхийн тулд бүгдээрээ налалтай олно. За уламжлахаар язгууртай. Тэгэхээр 2-ны 1-ийг уршаа гаргаад тэгээд зэргээс нь хасгаар хас 2-ны 1 давхар функцийн дотроос уламжлахаар 5 болчихно. За одоо эндээ бүгдээрээ 5 гэсэн цэгийг орлуулахаар 2-ны 5-ыг үржих нь 5 5-ын 25-аас хас 2-ны 1 язгуурдаар. Тэгэхээр 2-ны 5-ыг үржих нь хас 2-ны 1 гэдэг маань 1/25 язгуурын дор тэгэхээр хураагдаад налалт нь 2-ны 1 юм байна. Тэгэхээр одоо би шүүгчлэнэ бичихрээ y-гээс нь ямар цэг татсан ийм цэг татсан. Y-гээс нь y-ийг хаслаа.
x-ээс нь 5 хаслаа. Манай налалт нь 2-1 юм байна. Тэгэхээр манай шүүгч чулуу маань 2-1 x-ээс хасах нь 2-5, хасах 5-аа хойш гаргаж. Тэгэхээр 2-1 x дээр нэмэх нь 2-5 гэж шүүгч чулуу маань энэ. За ингээд шүүгч чулуу нь энд бөглөж юмш 2 энэ 2 энэ 5 юм биш. За тэгээд одоо саяны функц шүүгч чулуу хоёроор зааглагдсан төрсийн талбайг олно гинэ. За тэгэхээр манайх шулуун маань болохоор 5 гэсэнд татсан. За энэ функц маань болохоор язгуудар учраас 5x нь тэгш зэрэг язгарамж тгийсэх байх хэрэгтэй тодорхойлмож нь тий. Тэгэхээр би x нь тгийсэх үед л байх болно. За яг 0-ыг тавихаар 0. За яг 5-ыг тавьчихаар 5 юм байна. За тэгээ өсөө өвч учраас би ингээд зурчих. За нөгөө манай энэ цэгтсэн шүрүүч чулуу маань болохоор юу болох юм гэсэн чинь яг 5-ыг тавихаар энэ 5 маань гарна тий. Энэ чи өшөөр 0-ыг тавьсан чинь 2.5 юм байна. Энэ шулуундаа 0-ыг болохоор 2.5 тарих юм байна. Тэгэхээр манай шүрүүч чулуу нь энэ. Тэгэхээр шүрүүч чулуун ба энэ функц ба уг функцийн x 5 гэсэн цэгдсэн шүрүүч чулуун o y тэнглэг гэж байсан юм шүү бас тий. Тэгэхээр энэ босоо тэнглэг маань энэ талаас нь хашаад тэгэхээр энэ төрлийн талбайг болох юм байна. За энэ төрлийн талбайг болно гэхээр бүгд яг хөөс хилэн x нь 0-оос 5 хүртэл дээр орж байгаа нь манай шүрүүч чулуун, доор нь нөгөө язгууртай илэрхийлэл маань. За тэгэхээр шүрүүч чулуунаасаа доор орж байгаа функц нь язгуудар 5x-ийг хаслаа. Энэ интегралыг бодоод төрсийн талбайг олгосон байна. За 2-ны нэг чинь x-ээс интеграл авахаар x квадратыг хуваах нь 2, нэмэх нь 2-5x хасах нь за эндээс интеграл авахаар бүгдээ язгуудар 5x-ийн гэдгээ ер нь ингэчүүл яасан. Язгуудар 5-ыг үржих нь x гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр язгуудар 5 гэсэн коэффициентийг бүгдээ урд нь гаргаад тэгээ x-ийн 2-1 гэсэн үг. Тэгэхээр 2-1 дээр 1-ийг нэмээд тэрэндээ хуваагаад өгч. Хилэн 0-оос 5 хүртэл. За 5-ыг орлуулахаар 4-25, 5-ыг орлууллаа 2-25, хасах нь 2-ын дээрээ 3 доороо язгуудар 5-нд. За энэ 5-ыг орлохоор 5-ын 2-ны 3 гэсэн үг. За тэгэхээр энд ижил барихынд 2-оор өгөхөөр манайх энэ маань 4-ний 25 дээр 50-ыг нэмэхээр чинь 75, хасах нь 3-ны 2-ыг үржих нь язгуудар 5-ыг үржих нь 5-ын 2-ны 3 чинь 5 язгуудар 5 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс юу болчихно гэсэн чинь 4-ний 75-аас хасах нь 3-ны за энэ ч нийлэхээр 5 болоод энтэй 25 гэхээр 50 болчих юм байна. Тэгэхээр энд 3-аар энд 4-өөр өгөхөөр манайх 12-ны за энэ хоёроос бас 25-ыг хаалнаас гаргачих. Тэгэхээр 3 3 9 эндээс 2 үлдсэн юм чинь 8 болчихно. Тэгэхээр манайх талбай нь 12-ны 25 юм биш үү. За тэгэхээр энд бөглөх энэ маань 12-ны 25 гэдэг маань хэдэн бүхэлдэх юм гэсэн чинь 2 бүхэл 12-ны 1. Тэгэхээр энэ 2 гэж бөглөх байж. За одоо тэгвэл энэ функцүүдээр хашигдсан дүрсийг o гэсний дагуу тойрож эргүүлэхэд үүсэх бит гэж байна. За одоо бүгдийг ногоон өнгөтэйг байна шүү дээ. X тэнглэгийг тойруулж эргүүлжээ. За тэгэхээр одоо энэ маань ямар дүрс үүсэх вэ гэхээр за би ингэ бодчих. За тэгэхээр энд ямар дүрс үүсэх вэ гэхээр энийг ингээд тойруулж эргүүлнэ гэхээр манайх одоо энийгээ тойруулж эргүүлж байгаа шүү дээ. Энд нэг ийм нэг ийм. Тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн чинь энийг тойруулж эргүүлээд нэг юм огтлогдсон конус шиг дүрс гарч байгааз тэрнээсээ энийг тойруулж эргүүлсэн нэг юм за яг конус бол биш те нэг юм дугуй ийм хашигдсан конус шиг ийм дүрсийг эзлэхүнээ хасаад өгч. За тэгэхээр эргэлтийн биеийн эзлэхүнийг бүгд яаж болдог вэ гэхээр чичээ. Эргэлтийн биеийн эзлэхүнийг олохдоо би p үрчин интеграл хилэн 0-оос 5 хүртэл дээр нь энэ хашиж байгаа энэ функцийн квадрат. Буш шулууны маань квадрат. Өөрөөр 2-1 x дээр нэмэх нь 2-5-ын квадрат. За тэрнээс хасах нь дотор талын энэ функц. Энэ чинь язгуудар 5x баг шүү дээ. Язгуудар 5x-ийн квадратыг хасаад энэ интегралыг бодохоор манай эзлэхүн гараад ирнэ. За тэгэхээр би энэ зайгаа ашиглахын тулд энд юу очнаа. Энэ хэсгийг устгаж байгаа зайд бичиж.
За энэ интегралыг ботно гэсэн бүтэр. За жоохон дээш нь зөч. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь p үрчийн интеграл 0-5 хүртэл эндээсээ бүгд 2-1 хаалтнаас гарч квадрат юм чинь 4-1 гарчна. Тэгэхээр x дээр нэмэх нь 5-ын квадрат хасах нь язуудад 5x-ийн квадрат тэгэхээр 5x гэсэн үг. Эндээс интеграл авнаа гэсэн үг. За тэгэнгүүт одоо юу болох вэ гэхээр бүгдээрээ энэ урдлынх маань шовмон илэрхийллийн квадрат учраас шууд интеграл ингээд авчих те p үрчих нь 4-1 үрчнэ x дээр нэмэх нь 5-ын квадрат. Зэрэндээ нэмээ тэрэндээ хуваагаад хасах нь 5-ыг үрчнэ x энийг зэрэгдэхээр x-ийн квадратыг хуваах нь 2. За хил нь 0-5 хүртэл шүү дээ. За эхлээд бүгдээрээ 5-ыг орлуулчих. Тэгэхээр чинь 12-ны 5-ыг тавихад 5-тай 5-ыг нэмэхээр 10 гэхээр 10-ын куб 1000. Хасах нь 2-ны 5-ыг хүчин 5-ын квадрат 25. Хасах нь одоо 0-ыг тавьчихнаа. Тэгэхээр 12-ны 0-ыг тавихад 5-ын куб чинь 125, 10 хэсэг маань 0. За тэгэхээр эндээс p-г үрчих нь 12-ны 1000-аасаа за энэ хоёулаа 4-т нь хураагдахаар байна да тий. За тэг буцаа ижил барих юм байна дөө. Юу орно яач. 12 нэрэ байж. 12-ны 1000-аас хасах нь 2-ны 125 хасах нь 12-ны 125. За ийшээ бүгдээрээ юугаар өгчээ 6-аар өгчээ. Тэгээ бүгднгээс нь 125-ыг хаалтнаас гаргаж. 125-ыг 12-тай зүг. Тэгэхээр 1000-аас чинь 125 чинь 8 үлдэнэ. Энд 12 125 гарсан чинь 6 үлдэнэ. Энэ 125 гарсан чинь 1 үлдэнэ. Тэгэхээр энэ маань нэг болоод яг манай эзлэхүү маань 12-ны 125 p юм биш. Энэ маань эзлэхүү маань 12-ны 125 p юм байна. Тэгэхээр энэ маань 10 бүхэл 12-ны 5 p буюу энд 10 бүхэл 12-ны 5. 12-ны 5 байсан бахан чи. Хаслаа 12-ны 125. Тийм 125. За тэгсэн энэ бол 3 дугаарх нь энэ болон энэ функцээр хашигдсан дүрсийг биеийг x нэглэгийн дагуу тойруулж эргүүлэхэд үүсэж байгаа биеийн эзлэхүүнийг болгоно. За язууд 5x бүгдээр 0 байхад 0, 5 байхад 5 гэдгээ мэдж байгаа. Тэгээд нэг ийм график тийм үү өссөн. Аягарт x чинь болохоор 0 байхад 0, 5 байхад 5 гэхээр яг ийм шулуун. Тэгэхээр энэ хоёроор хашигч байгаа нэг ийм дүрс үүсэж байгааз энийг x тэнглэгийг тойруулж эргүүлэхэд тэгэхээр юу өсөх вэ гэж ингээд за тэгэхээр өөрөөр хэлбэл бүгдээрээ юуг олжлох вэ гэсэн чинь эхлээд энийг тойруулж эргүүлж байгаа тэр нэг конус гэдэг конус гэдэг юм морин шумаар ашигласан шүү. Эний эсхүнийг болоод дотор талын конус эзлэхүүнийг хасаад өгчин тий. За эргэлтийн биеийн эзлэхүүнийг яаж олдог вэ гэсэн чинь p-г үрчих нь x1-ээс x2 хүртэл ямар функцийг тойруулж эргүүлээд байгаа тэндээсээ интеграл авчна. За тэгвэл манайх маань хоёр төрсийг хооронд хасах юм байна штэ. Хил нь хоёулаа адилхан 0-оос 5 хүртэл. Тэгэхээр дээр орж байгаа чинь язуудар 5x. Энүүний квадратаасаа бүгдээрээ x-ийн квадрат энэ интегралыг хасаад өгнө буюу энэ эзлэхүүнийг хасчихаар гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр язуудар 5x-ийн интеграл язуудар 5x-ийн квадрат тэгэхээр 5x болоод хасах нь x квадрат. За эндээс интеграл авна гэсэн үг. Тэгэхээр 5 x-ийн 1 зэрэг тэгэхээр x-ийн квадратыг хуваах нь 2, x-ийн квадратаас интеграл авахаар x кубыг хуваах нь 3. Хил нь 0-оос 5 хүртэл. За тэгэхээр 5-аа тавихаар 5-ыг үрчих нь 25-ыг хуваах нь 2, 5-ыг тавихаар 125-ыг хуваах нь 3. За 0-ыг тавихаар тэтэ дөрөв 0 болчих юм байна. Тэгэхээр бүгдээрээ p-г үрчих нь дээрээсээ 125-ыг хаалтнаас гаргачвал 2-ны 1-ээс 3-ны 1 юм байна. Ийшээ 3-аар ийшээ 2-оор өгчвөл 6-ны 125 p юм биш үү. За тэгэхээр манай энэ маань 6-ны 100 биш доотлох шүү дээ. 6-ны 125 p буюу энэ 6-ны 125 гэдэг маань энд хуваахаар 20 бүхэл 6-ны 5 p юм биш. Тэгэхээр энэ 20 энэ 6 байх ажээ. За 2-ын 3-ны юм байна. За 2-ын 4-ийг харъя. За 2 ижил огтлогдсон конусыг бага суураар ингээ нийлүүлээд дээрээс нь давхарлаад тавьсан юм байна.
Хэрвээ нийлмэл дүрсийн өндөр нь 6 гэж байна. За өндөр нь 6 бол тус бүрийнх нь 3 гэсэн үг шүү дээ. Энэний өндөр 3, нөгөөх өндөр маань 3 гэсэн үг. Тэгээд бага суурийн диаметр нь 30 гинэ. Бага суурийн диаметр нь 30 гэж шүү. Тэгэхээр 2 нь 30 буюу бага суур нь 15 юм байна. Их суурийн диаметр нь 40 гинэ. За их суурийн диаметр нь 40 гэхээр 2 нь 40 болохоор том радиус нь 20 юм биш үү. За одоо тэгвэл бүгдээрээ юуг олох юм гэсэн чинь төсөөгийн харьцаа ашиглаад жижиг конусын өндрийг олгоно. За тэгэхээр жижиг конусын өндрийг олоход нэг төсөөгийн харьцаа шаардлагагүй юм шүү те. Өөрөөр хэлбэл энэ өндөр нь 6 юм чинь бүгдээрээ 2 ижил өхлөгдсөн конус гэсэн шүү дээ. Жижиг конус. За тэгэхээр жижиг конусчууд энэ дээр хийсэн юм шиг байна те. Тэрнээс ч манай тэр өндөр нь бол юу болно шүү дээ 3 болчихно. За одоо манай эн чинь юу болсон гэсэн чинь дээдлийн конус маань энэ 15, энэ доотлын том суурь маань болохоор 20. За тэгээд жижиг конусын өндрийг олохоор одоо энийг хэлсэн юм шиг байна. Тэгээд жоохон тодорхойгүйсэн биш үү те. За тэгээд одоо бүгдээрээ эндээс энэ нь болохоор биднэрт 3 гэж мэдчихэж байгаа. За одоо төсөөвчээ. Энэ дээдлийн гурвалжин маань манай энэ том гурвалжтай төсөөтэй учраас төсөөгийн харьцаачвал доотлын гурвалжны суурийн радиус 20-ыг том гурвалжны суурийн радиус 15 хуваасна. Үгүй томыг жижиг хуваасна. Томын өндөр чинь ааштай нэмэх 3 шүү дээ. Тэрийг жижигийн өндөр ааш хуваасна. За энэ нэрийг хураахаар 5 тураахаар энчээ 4, энчээ 3, ааштай нэмэх нь 3-ыг хуваах нь ааш. За тэгэхээр 4 ааш тэнцүү 3 ааштай нэмэх нь 9 болоод жижиг ааш маань 9 юм байна. Тэгэхээр жижиг конусын өндөр нь 9. За өгсөн нөхцөлийг ашиглан жижиг конусын эзлэхүүнийг олгоно. Жижиг конус гэхээр одоо би энэ дээдгээ яриад гэж ойлгоод жижиг конусын эзлэхүүнийг олох гэдэг шүү дээ. За тэгэхээр жижиг конусын эзлэхүүнийг олно гэхээр чинь суурийн талбайг өндрөөр хөрвүүлээд 3 байна. Тэгэхээр пиг үрчгэн жижиг суурь нь 15. PR квадрат дугуйн талбай тэгээ өндрөөсөө эсгээ олцсон. Тэгээ бүтэр 3 дугайчна. Тэгээ ингээ хураахаар чинь 3. Пиг үрчгэн 225-ыг үрчгэн 3 буюу энэ маань хэдэлх уу 675 болох юм байна. Тэгэхээр энэ 675 пи юм байна. За дээрхтэй адилаар том конусын эзлэхүүнийг олоод нийлбэр битийн эзлэхүүнийг олгоно. За одоо бүгд томынхыг олъё. Энэ жижиг шүү. Томчин болохоор суурийн талбайг том өндрөөр хөрвүүлээд 3 байна. Суурь чинь том конус чинь болохоор 20 хазтай дугаар суурийн талбай. Тэгэхээр пиг үрчгэн 20-ын квадрат том өндөрчин болохоор жижиг ааштай нэмэх нь 3, тэгээ 3-ны 1. Тэгэхээр пиг үрчгэн 400, том жижиг ааш өдрөд эсгээ олцсон шүү дээ. 9 дээр 3 нэмэхээр 12, тэгээ 3-ны 1. За тэгээ энэ хэрийг устдаад энэ 12, энэ хэрийг хураагаад тэгэхээр 400 пиг үрчгэн 4 гэхээр ингээд 1600 пи юм байна. Нөгөө юуных нь томынх нь. Тэгэхээр бүгдээр чи энэ чинь 2 конусыг суураар нийлүүлсэн гэсэн чинь томоосоо дээдлийн жижигний хасчвал нэг шигнэ гадна шүү дээ. За одоо бүгдээрээ нэг жижигний олыг огтлогдсон олыг бол томоосоо жижиг хасчихна. Том чинь 1600 пи. Тэрнээсээ жижиг 675 пи ингээ хассан чинь бүгдээрээ 1000-аас 75 гэсэн юм ба шүү дээ. 925 пи. Энэ чинь нөгөө тал нэг ширхгэн шүү дээ. Ингээ нэг ширхгэн. Тэгээд том конус болж нийлмэл битийн эзлэхүүн гэхээр бүгд энийг 2 дахин авчна. 925 пигээ 2 дахин авчна. Тэгэхээр энэ маань 10, 1-ээс сан 4 гэхээр 5, 18. Тэгэхээр 1850 пи. Тэгэхээр энийг би 1850 пи гэж бөглөх байжээ.